Мэдлэгээр жигүүрлээ. Mona English Bookstore. Сайн байцгаана уу саруул ухаанд монголчуудаа. Та бүхэндээ тулгуур төр байгуулагдсны 2234 жил, их Монгол улс байгуулагдсны 819 жил, мөн үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, ардын хувьсгалын 104 жил, ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж байна. За ингээд өнөөдрийн наадмын нэгэн гайхалтай дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд өнөөдөр манай дугаарт нэгэн хүндтэй эрхэм зочин бас оролцож байгаа гэдгийг хэлхэн зүйтэй баха. За тэгээ мэдээж энэ хүн бол ангаах ухааны доктор, Мис заслын тэргүүлэх зэргийн эмч, элэг цус нойр булчирхаан Мис заслын эмч, хоёрдугаар эмнэлгийн бас дэд захирал инквалт эмч маань оролцож байна. За сайн байна уу та? За сайн байна уу. За танд бас баяр наадмын баярын мэндийг бас хүргье. Та бүхэндээ ч гэсэн баяр наадмын баярын мэндийг хүргье. Маш их баярлалаа. За тэгээ бидний урилгыг хүлээн авч оролцсонд бас их талархаж байна. За ингээд мэдээж одоо ингээд маш олон одоо ингээд тэмдэглэлт одоо өдрүүдтэй ингээд баяр одоо наадам маань бол мэдээж өргөн дэлгэр сайхан болж байна. За тэгээд баярын хажуугаар бол одоо албаар гэх үдээ ер нь бол элэг цөс нойр булчирхаан эмчийг бас оруулж байгаа нь та бүхэн бол надаар хэлүүлдэг бол одоо учир шалтгааныг нь бол мэдэж байгаа бах. За тэгэхээр одоо монголчуудын маань эдэн шууш одоо мэдээж одоо төвшин тогтун байх гэдэг үүднээс хоёлоо бас энэ яриагаа энэ сайхан яриаг өрнүүлэе гэж бодож байна. Тэгээ би шууд яриагаа бол яг шууд проблемоос орчин цагийн проблемоос эхлэе гэж бодож байна. Ер нь ингээд таны ажил дээр та одоо яг халуун тогоонд нь байгаа хүн одоо монголчуудын хамгийн зовниулж байгаа сэтгэл зовниулж байгаа гэх юм уу да асуудал ер нь юу вэ? За ер нь бол яг монголчуудын өвчлөлийн хувьд те өвчлөлийн хувьд аваад үзвэл ер нь хоол боловсруулах замын өвчнөд тэргүүлж байгаа. Тэгэхээр энэ жишээлбэл одоо элэгний ходоодны хавдар, үр өсөлт өвчнүүд, нойр булчирхаан үр өсөлт гэдэг юм уу. Дандаа хоол боловсруулах. За ингээ хоол боловсруулах эрчим системийн өвчлөлтөй холбоотойгоор цаашлаад зүрх судасны өвчлөлүүд эннээсээ болоод одоо өвчлөл их байгаа, нас баралт өндөр байгаа. За ялангуяа одоо баяр наадам болж байна те. Энэ одоо их өөх тостой хоол хийддэг. За газтай, чихэртэй, элдв янзын хоол хүнсийг ихээр хэрглэж, хэтрүүлэн хэргэлдэг. Зүгээр одоо нэг тааруулж хэргэлдэг биш те. Хэтрүүлэн хэргэлснээс болоод одоо яаралтай одоо нөгөө өвчлөлүүд ихсчдэг. Яаралтай мис заслууд, яаралтай одоо эмчилгээ, эмчилгээ шаардлагатай юм өвчлөлүүд бас эрс нэмэгддэг. Бүр одоо гартал нь сэдрэгчдэг. Тийм. Бүр гартал нь сэргээдэг. Одоо ялангуяа нэг хорхог боодог хөхтэй. Тэгээд дээрээс хуушраад. За зүгээр байхгүй арх уун, айраг уун. Энээс болоод тэгээд дээрээс нэмээд чихрэхтэй кола уун. За нэгийг уухгүй 2 3 те ихээр нь удаг. Энэ зэрэгс бол энэ мэдчлэн зүйлээс болоод одоо хоол боловсруулах замын өвчлөлүүд энэ баяр наадмын өдрүүдээр шинэ жилээр цагаан сараар ингээд эрсдэг бүр эрс бүр ингээд хүргэж байгаа юм. Тийм яаралтай одоо жишээлбэл хүлээ авах дээр эмнэлгүүдийн өвчлөл тоог харахад бол одоо эрс ихсдэг. Одоо ингээд бид нар нэг ерөнхийдөө нийтээр нэг ийм ойлголтыг мэдээд хорхог гэдэг арх угаад нойр булчирхаа өрөвсөж байгаа. Ийм том бүр олон нийтийн өмнө ч гэсэн ийм кейсүүд бол зөндөө байдаг. Тэр яг ямар процесс яваад идэх юм бол? Яг одоо жишээлбэл нойр булчирхаан цочмог өрөвсөл үүсгэж байгаа. Нойр булчирхаан цочмог өрөвсөл үүсгэж байгаа. Нойр булчирхаан шүүрэл гэдэг нь өөрөө их хүчтэй. Өөх тос одоо нэг уургийг нүүр цусыг цөстөөгөө ходоодны хүчлэлтэйгээ нийлээд задалдаг юм хүчтэй фермент гэдэг байхгүй. Энэ өөрөө фермент нь өөрийгөө хайлуулж эхэлдэг. Өрөвсөл явагдаад. Эннээс болоод л одоо маш дэргэшгүй айхтар өөрчлөлтүүд үүсдэг. Амь насанд ч аюултай юм өвчлөл үүсдэг. Ийм цочмог ингээ өвдөөд би бас зураг мөр харж ирсэн л да ингээл тэ хар хүрм болсон ингээл тэгээд эн чи гинт ингээл өвдөл тэгэл ер нь ачаад шүү дээ. Урдчлан ер нь мэддэг харах байт юм лөө. Ер нь цочмог өвчин гэдэг бол одоо гинт эхэлж байгаа өвчин учраас урьдчилан мэдэх ямарч боломж байхгүй гэсэн. Зөв зүгээр эрүүл явж байгаад одоо ямар нэгэн байдлаар түрүүн хэлдэг те өөх тоос арх хэмжээгээр уудаг ч юм уу холдог ийм асуудлаас болоод цочмог одоо өрөвсөл үүсэж байгаа. Тэгэхээр ер нь бол урьдчилаад би одоо тэх юм байна, ингэх юм байна гэх юм ямар нэг мэдэх боломж байхгүй. Одоо миний амьдралын хэв маягт тийм ээ үе нэг арх уучдаг.
махыг хэтрүүлж хэрэгэлдэг. Ингээд давс сахара ямар нэгэн байдлаар контролддгоо. Ийм байвал би одоо ингээд нойр булчраа зочмог өвчин бол гинт гараад ирэхийг бол ер нь бол магадлал өндөр. Магадлалтай эрсдэлтэй байхгүй. Тэгэхээр эрсдэлтэй яг үүсэхгүй байж болно. Хүн хүний биеийн байдал физиологи өөр учраас зарим хүн бол өвдөж болно, зарим нь өвдөхгүй байж болно. Тэгтэл одоо хин нэг нь тэр ингээд өвдөхгүй байгаа юм чинь би зүгээрч гэдэг юм уу? Ийм ойлголттой их өөрийгөө их харьцуулдаг. Тэгтэл яг одоо биш үү маа гэхэд 10 жилийн дараа, 20 жилийн дараа бас л одоо нөгөө эмнэлэг сахис нэг өвөө эмээр байдаг штэ. Нэг нойр улчрахаа өвдсөн, тэр нь өвдсөн гэдэг нэг тиймэрхүү л байдал. Одоо тийм ирээдүйн өвдөж байгаа гэсэн үг. Одоо ингээд ирэмблэх юм бол хамгийн өвдөж байгаа өвчл юу вэ? Хамгийн одоо насваралтын хамгийн гол шалтгаан зүрх судас. Зүрх судасны өвчл. Энэ тэгээд тэгээд зүрх судасны өвчл гэхээр мэдээж нөгөө жингээс л болж байгаа. Тэ хөдөлгөөн байхгүй, жингээс болж байна. Бүгд автомашинтай явдаг хүн байхгүй. За мэдээж зам энтрээр явах гэхээр бас ингээл түүхтэй асуудлууд байна л да тий. Нөгөө дээрэс нь улирал хүүтэн байна, хит халж чинь. Тэг хүмүүс болгоно л тухтаа явахыг бодно. Тэрнээс болоод хөдөлгөөн их удаашрсан. За дээрэс нь өдрийн 2-3 хоол иддэг. 2-3 хоол идэхдээ дандаа махан хоол иддэг. Тэ? Тэгэхээр одоо хүний махны хэрэглээ их өндөр байгаад байгаа. Тэг махны хэрэглээтэй холбоотой бас янз янзлын өвчлүүд бас үүсдэг. Тэгэхээр энийг бас би бас жоохон байж байгаа бас дараа нь өргөжлүүлээд хоёлаа тий. Өдөрт хэдэн хоол идэх хэрэгтэй вэ? Ер нь бол яг өдөрт 3 хоол идэх хэрэгтэй тий. Гэхдээ махан хоол 3-ыг идчихэл болохгүй байхгүй. Өглөө хоол өдөр иддэг, орой иддэг тий. Тэгээ орой хоолн дээр ямар их хэмжээний хоол иддэг вүлээ. Энэ болгон ч өөрөө цаагаараа яг өнөөдөр зүгээр байгаа боловч судасны одоо нэг хатуурал, судсан доторх судасны нарийсэл үүсгэж чинь, даралт ихсэж чинь, таргалж чинь, зүрх судасны өвчлөл суур болж явсаар хагаад харвалт шигдээс тэгээ зүрх судасны өвчлөл одоо 1 номерын өвчлөл буюу насварлтын номер нэг шалтгаан баггүй. За ингээд өнөөдрийн маань дугаарын спонсороор технологид суурилсан цахим зээлийн үйлчилгээний аппликейшн Гэрэл гэдэг гоё аппликейшнаас ажиллаж байгаа. Та одоо ингээд App Store болон Play Store-оос Гэрэл гэж хайх эсвэл үзэж байгаа подкастын YouTube description хэсгээс татах линк дээр дараад Гэрэл зээлийн аппликейшн авсандаа суулгаарай гэж бас зөвлөмөр байна. Гэрэл гэж хайн шүү. Зээл авах хэрэгцээ гарахад та мэдээж өөрийн мэдээллүүдээ бөглөөд 24 цагийн хэдийдэн ч ердөө ерөөсө 3 минутын дотор одоо ямар нэгэн барьцаагүйгээр те цагаа хэмнээд одоо энэ зээлээ бол авах боломжтой. За мэдээж Гэрэл аппликейшны маань хэд хэдэн гоё давуу талууд бас байгаа гэдгийг хэлмээр байна. Зээлийн өөрийн хэрэгцээнд тохируулан хугацаагаа сонгож болно. Хидж хувааж авах боломжтой. Тэгээ өдөртөө авсан зээлээ бол эргээд одоо төлөвлөх үүгүй өдөртөө авах юм бол тэгэхээр нөгөө хідэн ч цагт байж болно гэдэг маань тийм гоё давуу талыг бол бий болгож байгаа. За тэгээд мэдээж та хариуцлагатай харилцагч байх юм бол дараагийн удаа зээлээ нэмж авч болно гэсэн үг. Саяны Ламорын хулангийн хилдэг манай бас адилхан зарчим одоо байгаа. За тэгээ мэдээж Улаанбаатар хот болон 21 аймгийн төвийн харилцагчид цахимаар гэрээгээ байгуулах боломжтой. Гэрэл зээлийн аппликейшн таны санхүүгийн гэрэл. Одоо Google дээр харахаар одоо дэлхийд дахна ингээд бас зүрх судасны цогцолцооны өвчин ингээд тэргүүлдэг л дээ тий. Жилд 10 сая хүн нас бардаг ч үлээ. Энэ зүгээр яг хувийн л дүгнэлт байсан. Яадаг вэ хүн хөгшрөөд нас барна шүү дээ тий. Тэгэхээр хөгшин гэж бичдэг байх тий. Бодвол нэг зүрх судас ч юм уу гэж бичдэг л байх л да. Тэгэхээр тэр бас дийлэнх хувийг бас эзлээд байна уу? Хоёртой явж байгаа тэр илэг мэлэгний өвчний асуудлууд бас илүү бас арай дутуу үнэлэгдсэн хэмжээний ноцтой юу л гэж асуух гэдэг юм л да. Ахаа эхлээд их зүрх судасны өвчлөл байгаа юм. Тэгээ мэдээж одоо энэ насварлтын шалтгаан юу вэ? Энэ хүн одоо жишээлбэл хөгшрөх болсон юм уу болоогүй гэдгээр нь мэдээж үзэж байгаа л үндсэн онш нь юу байгаа юм те. Гэт ингэж байгаа л одоо жишээлбэл 1 2 3 гэж ирэмбэлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр бол ямар нэгэн одоо алдаач гэх юм уу нэг тийм андуурлал бол байхгүй бах. Хоёрдугаарт нь болохоор хавдар Монголд бол. Хоёр дахь нь хавдрын өвчлөл. Гурав дахь нь гэмтэл үүдг. Гэмтэл осол. Тийм ийм гурван одоо шалтгаан тэргүүлж явж байдаг. Тэгэхээр хавдар гэдэг байгаа боловч яг нөгөө талтаа харуул нөгөө зүрх судасны өвчлөл нь бас их өндөр байдаг. Тэгэхээр энэ яг түрүү хэлсэн нөгөө тамхи татхаар судас нарийс чинь харуул чигдээс болж чинь жингийн илүүдлээс болж чинь махны хэрэглээ гих мэт ингээд өвчлүүд. Дөрөвт нь бол хоол боловсруулах замын өвчлүүдээс ингээд араараас эзлээд явж байгаа гэсэн. Тэгээ яг эхний 3 бол үндсэн топ 3 шалтгаан юм.
угаасаа тэгэл бидний аманд юу орж ийн гэдгээс л хамаарч шүү дээ, тийм ээ. Тийм. Тэгэхээр одоо ингээд хүмүүс янз бүрээр ярьдаг л одоо бид нар ч гэсэндээ сая ингээд яг хав ингээд нэг хүний турцсан кейс байна. Яг хүн болгонд адилгүй бах. Фитнесийн тасгалжуулагч нар нэг юм ярьдаг ч юм уу. Йогийн би одоо яг ингээд эмч хүнтэй ярьж байгаа дэр одоо миф гэж ярьдаг да. Одоо дам яриа гэх юм уу, хүмүүсийн буруу ойлголт гэх юм уу гэсэн ингээд байдаг. Тэр хоолн дээр би яг асуух гэдэг. За ингээд өглөө баг зэрэгэдээ хошигнол байдаг шүү дээ. Өдөр жоох идээд орой нэг алим идвэл хэд оноод үхэхгүй тэр гэдэг те. Тэгээ бид нар чинь нэхэгдээд нь шүү дээ те. Дээрээс нь нэгдүгээрт энэ асуудлыг одоо яах вэ? Яг ингээд тараг марг угаад үл дард юм уу? Тэгээ нөгөөх нь орой 6 цагаас гэдэг юм нэг цаг байдаг те. Энэний талаар та. Тэгээ орой одоо жишээлбэл цаг тэгээд мэдээж тэр чинь хоол шингэх процесс явагдаж байгаа те. Шүлс ялгарна, ходоодны хүчил ялгарна. Хит орой одоо хоол идээд унтчихаар шүнжэнгөө одоо хүний ходоод ажиллах нь шүү дээ. Ходоод ажил хоол боловсруулах одоо жишээлбэл маш их энерги зарцуулна, ажиллаж идэг. Их хэмжээний хоол идсэн одоо жишээлбэл нэг 50 унтаж чаддаггүй те. Шүнжэнгөө ингээ зүүдэлдэг, хар дардаг гих мэтчлэн. За дээрэс нь шууд хоол идсний дараа хэвтэй байралд орчиж байгаа. Ингээд ирэхээр ходоодны хүчил нөгөө хоол ч холилдсон байгаа юм улаан хоолооруугаа сөөргөө өвчин гэж юм ярьдаг те. Тэгэхээр улаан хоолоогоо ходоод нь хүчлэн одоо жишээлбэл түлээд идэх ч гэдэг юм. Ингээд ийм юм араасаа юм там өвчнүүд их үүсдэг байхгүй. Тэгэхээр явандаа улаан ходоодны хүчил нь улаан хоолоогоо гэмтэх гэхээр улаан хавтар үүсчдэг. Тэгэхээр энэ хоёр орчин нь өөр улаан нөгөө намны үнд чинь шүлс чинь шүлтлэг байж байгаа. Ходоо ч өөрөө хүчиллэг орчин байхгүй. Тэгэхээр өөрөө хүчиллэг орчин нь шүлтлэг байх ёстой орчноогоо цочроогоод эсүүдээ гэмтээ гэдэг юм гэсэн. Тэг гих мэтчлэн ингээд бүр нарийн ингээд үздэг энэ ангаахын одоо ойлголтууд бол бий. Одоо тийм учраас энэ орой хоол идэж болохгүй, дэглэм бариад гаач орой бити хүнд хоол идгээд байгаа нь бүгд юм очир. Одоо тай хүмүүс ихэнх гэж хэлэх нь зөв үү? Ер нь эртдээ шин 12 гэж унтж байгаа баг. Тэгэл тэрнээс хойшоо дандаа. За яг нөгөө чанартай нойр морь. За нэгэн тэгээ унтж байгаа ингээд бодоцч. Одоо нэгэн л бид нар нийтээрээ ингээд яха болчлоо. Зөв унтах режимд ордгүй юм байна. Орохгүй маань. За нэгэнт 12-оос ингээд нэгээс 2-оос унтж байгаа. Тэгэхээр нөгөө орой хоолыг ер нь хэдийд идэх хэрэгтэй байдیں۔ Яг юу идвэл ер нь зүгээр үү гэдэг. Одоо айгуу тийм өршөөгөөрөө үзэгчтэй бас ингээл дэмчээ ингээд юм элементарны асуултууд. Тийм. Ер нь бол орой бол аль болох багал юм шингэж цайтал хоол гэдэг. Ялангуяа нөгөө амтны гаралтай уург биш, ургамлын гаралтай уургүй самар шоош те. Тэгээд жоохон сүм бүтээгдэхүүн байж болно. Дээрээс нь яг тийм нарийн ийм юм мэд, тийм юм мэд гэсэн тийм нарийн бол хатуу дүрм яг үнийг хэлэхэд бол байхгүй. Жишээлбэл би өөрөө мэсцлийн эмч хүн. Тэгэхээр нэг хавдрын мэсцлийн эмч бүх зүйлийг аливаа ямиг тааруулаад хэрэглэх юм бол яг л хэмжээндээ байвал хор болохгүй. Хэтрүүлэл юм бол хор болчихдог. Тэгэхээр яг юу идэх хэмжээгээ л өөртөө тааруулах хэрэгтэй. Монгол хүн бол одоо маха иднэ гэж ярьдаг хүмүүс. Би яг бид нар чинь одоо бодвол 3 сая хүний энийгээс илүү 8 тэрбумын нэг л байлгүй дээ. Адилхан хүмүүс юм. Тэгэхээр би ангаах талаас ер нь махны хэрэглээг бол багасгах ёстой гэж ярьдаг. Тэгэхээр энэ тал дээр та яг ангаах ухаан талаас тайлбарлал. Хүмүүс ч үгүй би чи Монгол энэ хүүтэн махаал идэн штэ гэл улсууд их тэгдэг л дээ. Ихээр идэн. Тийм, бүр ихээр идэн те. Дэх нь үед яг дээр үесээ л идчихсэн л гэж ярьдیں۔ Тэгэхээр би бас цагаад асуултын. Дээр үед 100 төгөлийн үед иддэг байсан те. Бид нарт төрөгч бас байгаагүй штэ. Тэгээ махаа хаан хадгалдаг байсан. Борцлоод баг гэддэг байсан баг те. Дээрэс нь тэр чинь бол манай ингээл өвөл одоо их хатуу өвөл болдог. Одоо хөдөө орон нутгуудад их хатуу одоо даар хөрөх гэл юм асуудал. Одоо бүх хүмүүс чинь орон сууцнд дулаахан байшин сууж байгаа. Тэгэхээр ямар нэгэн энерги шатаалт ерөөсөө огт явагдахгүй байгаа. Тэгэхээр их хэмжээний мах идчихэд хоногийн калори гэдэг нэг юм тооцсон гаргадаг та. Тэрнээсээ дагуулж идчихэд тэгээ дулаан байшинд ороо суучдаг. Тэгэхээр ингээ анзаарахад бол ер нь яг зүгээр Монголд гэлтгүй дэлхийн нийтэд л те ер нь харгалалт бол маш их ихссэн. Энийг дагаад энэ түрүүний хэлсэн хавдар зүрх судасны өвчлөлүүд тэгэл энэ бус өвчлөлүүд ихсчээд байгаа. Ийм сэтгэл зүйн хувьд хүртэл хүн өөрчлөлтсөн байгаад байгаа шүү дээ те. Тэгээ гих мэтчлэн ийм зүйлүүд байгаад байгаа. Хоёлаа хавдрын талаар бас ярилцъя гэж бодож байна. Нэгдүгээрт одоо ер нь хавдар ер нь яаж үүсдэг юм бэ? Нөгөө янз бүрийн төрлийн хавдрууд ус байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь тийм нэгдсэн нэг үндсэн том шалтгаан байдаг юм болов уу?
Тэгээ яг эргэтэн систем болгоноор өөр юм. Жишээлбэл илэгнийх гэвэл нэг өөр, ходоодных гэвэл нэг өөр. Илэгнийх гэвэл одоо жишээлбэл BCD вирус гэж ярьдаг те хамгийн ихэвчлэн үүсэх шалтгаан. За тэгэл арх байна, тамхи байна. За нойр улчирхаа гэхэд чинь бас түрүүний миний хэлдэг нөгөө удаан хугацааны үрвсүүлээд яваад байна шүү дээ. Архиа улаа, тостой хоол идлээ. За арай нэг өвдөхгүй яваад ивэл яваал юм. За дээрэс нь нөгөө тамхины шалтгаан байна, архины шалтгаан. Эдгээр нь болохоор үндсэн шалтгаан, дээрэс нь эрсдэл хүчин зүйл гэж яваад байгаа байхгүй. Тэгэл нөгөө стресс байна, ажлын хүчин зүйл, тэ? Орчны хүчин зүйл. Эдгээр бол зүгээр зөвхөн эрсдэл хүчин зүйл. Уушигны хавдрын үндсэн шалтгаан нь тамхи шүү дээ. Тэр нь бол тодорхой. Гэх мэт чинь утаа байж болох уу? Утаа бас байгаа шүү дээ, тий. Эсвэл хангалттай дата байхгүй нү тэгэж хэлэх. Яг нь ер нь л яг хангалттай нөгөө илгэний хавдар үүсгэж ийн гэдэг нэг тийм юу харснаа судалгаа. За ямар судалгаа вэ? Тий, нэг ийм илгэний хавдар үүсгдэг гэдэг нэг фэйсбүүкээр саяхан нэг Монголд бас явсан. Тэгээ яг тэр дата болоосоо яг бодтой юу юуг бас сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч үсэн утаа мэдээж ойлгомжтой. Энэ утаанд чинь хүнд металлууд байна тий, хортой бодисууд ингээд дэгдэж ийн энүүгээр амьсгалж ийн. Яг л нөгөө тамхинд байдаг л хүнд металлууд, хар туглаг гэсэн шийдэл юмнууд байж ийн тий. За гих мэтлэн эргэсэн системээс хамаарат өөр өөр. Одоо шалтгаан яг энэ гэж хэлэхэд бол хэцүү. За одоо илэг дээр гэж бодлоо л тий. Илгэний ингээд BC вирус бодвол хамгийн ингээл хүмүүс түгээмэл ингээ байдаг. Одоо миний ер нь жирийн иргэний мэдхээр ер нь тэгээ илгэний BC вирус ер нь яаж үүсээд байна? Онцлогдох юм бол яах ёстой вэ? Ер нь BC вирус анхандаа яагаад тарцсан гэхээр нэг хүүхэд багт одоо ингээд нэг хажуу хайлаа тогшоол шприц өгөөч гэх нэг юм шилэн шприц байсан да. Тэр үеэс ер нь эхэлтэй. Оо тийм үү. Өмнө нь байгаагүй. Өмнө нь бол одоо тийм их байгаагүй. Зүйл байхгүй. Тэгээд одоо нөгөө Б вирус нь өөрөө тэр буцалгаалт хэрэгэлдэг байсан те. Буцалгахаар тэр вирус өөрөө өгтгөө вирус байсан байхгүй. Тэгээ аавда ахта бүгдэнд нь ингээд буцалгаад нэмэргүй. Тийм учраас ингэ вирус ингээд BC дельта вирус ингээд их хэмжээгээр тарсан. За одоо тэгээд Б вирусын вакцин хийгээд эхэлсэн байгаа те. Тэгэхээр харьцангуй бас багасж байгаа. За С вирусын эмчилгээ гарцсан. Тэгэхээр С вирусын тоо мэдээж эрс буурч байгаа. За элэг бүтэн Монгол хөтөлбөрөөр С вирусын эмийг үнгүү тарааж эхэлсэн шүү дээ. Үнгүү өгч эхэлсэн. Гадаад бол маш үнэтэй байсан эмийг. Тэгээд одоо С вирус харьцангуй устж байгаа. За одоо Б вирус гэдэг нэг вирус, дельта вирус гэдэг энэ хоёр вирус. Энэ хоёр вирус нь өөрсдөө их архаг хэлбэрт шилждэг их одоо нэг эдгэрэлтнийх удаан яг төгс эмчлэх хараа одоохондоо байхгүй байна. Ерөнхийдөө вирусын үржлийг нь багасгадаг юмнууд. Бидний одоо өдөр тутамдаа магадгүй хийдэг ч юм уу анзаарахгүйгээр тэр үйлдэлээс болж Б дельта тусах тийм магадлал байдаг юм. За байж болно тэр нэг шивээс маникюр педикюр цусан юугаар л цусаар л дамжаад байна шүү дээ. За тэр шүдний эмнэлгүүд гэнэ. Тэ? Шүдний эмнэлгүүд. Тий, яг одоо нөгөө өрөмддөг цаалт илдэг энзимнуудад бүрэнгүйс ариутгах чадчих нүгүү юу? Тэр бас их чухал байгаа. За жишээлбэл ариутгасан одоо нэг багж байна шүү дээ. Тэрийг задлж гин. Гэтэ бэлэгээрээ хүрчээд бэлийг хэрвээ тухайн үед жоохон цустай байгаад хажуу талаас нэг юм татаал янз багж авчирд ингээл нэг гэрэл мэрэл тусгадаг та. Тэрийг дандаа бэлэгээрээ барьж байгаас цустай бэлэгээрээ те. Хүний амд хүрсэн ч дараагийн хүн дээр яг барьж байгаа юугүй юу эн чинь бас яг халдвар хамгаалал их нарийн зүйлүүд байдаг байхгүй юу. Тэгэхээр бас мэдээж наадргүй шүдний эмнэлгүүд байвал бас халтах эрсдэлтэй юм. Тэгэхээр халдвар хамгаалал гэдэг нь шүдний эмнэлэг дээр маникюр тэгээ шивээс хийлгэж байгаа газрууд маникюр педикюрийн нэг хумс ингээд нэг авдаг барьдаг нэг хаяг цус гарчдаг та. Тэр цус гарцсан юмар хүнийг гэдэг ч юм уу сахлын утгач байдаг юм уу те. Гэх мэт чинь одоо бэлгийн замаар халддаг ч гэж ярьдаг. Тийм учраас бас энэ дээр илүү анхаарах нь зөвтэй болов. Ер нь хумсны утга дээр одоо нэг айлд нэг л бүгдээрээ нийлж хумсаа аваад байдаг шүү дээ. Тэр бас болохгүй. Үгүй хумснууд цус гарахгүй бол хамаагүй. Тийм. Одоо жишээл BC вирустэй хүнтэй гар барих юм уу, тэрвэрлэх юм уу те баяр үргээ тэрвэрлэл тэр дэрж бол хөлсөөр ч юм уу бас харьцангуй гайгүй те. Мэдээж хүний өөрийн дархлаа гэж бас юм байгаа шүү дээ. Тийм. Яг цусан бүтээгдэхүүн хэрэгэлсэн юмыг шууд хүний биед одоо жишээлбэл хүрдэг ч юм уу энэ тохиолдол жоох эрсдэлтэй л. За ингээд өнөөдрийн маань подкастын хамтран ажиллагчаар яг миний хойно байгаа агаар шүүгч байгаа E-Cover Q Series X гэдэг нэртэй. За энэ агаар шүүгч маань бол одоо яг бид нар үнэхээр сая ингээд хитэн цагийн подкаст хийсэн ч гэсэндээ ингээд бүр шал өөр
мэдрэмжийг бол авж байна. 1121 м квадрат газар бол одоо агаарыг бол шүүнэ гэж байгаа. Нэгсэндөө энэ маань бол нөгөө сургууль тийм ээ, офис, автобус энд бол илүү хэрэгтэй юм билэ. 30-аас 40 метрийн радиуст бол ингээд шүүнэ гэж байгаа. Та бүхэндээ бас дэлгэрэнгүй гой фичрүүдийг нь одоо танилцуулъя гэж бодоод байгаа. Тэгээд BLDC гэдэг. За тэгэнгүүтээ өндөр үр ашигтай мотор нь ийм ердийн мотороос илүү юм хүчтэй соролттой. Бүр ингээд юу гэж байгаа байхгүй юу? Нэг нь бол одоо жишээ нь энэ HEPA гэдэг шүүлтүр нь бол бүр ингэж байгаа. 0.1 микроноос жижиг тоос хачиг харшил үүсгчийг 99 10,995 хувиар шүүнэ гэж байгаа жишээ нь. За тэгэнгүүт нь ингээ префилтер нь болохоор том ширхэг тоос үсносыг шүүнэ гэж байгаа. Нүүрс төрөгчийн шүүлтүр нь үнэр хортхи VOC зэрэг химийн бохирдлыг бол шүүнэ гэж байгаа. За тэгэхээр бол ер нь бол ердийн мотороос бол илүү за тэгээ эрчим хүчний бас өндөр хэмнэлттэй. Энэ бол байгууллагууд бол бас ингээ захиалж авах юм бол нийгмийнхаа хариуцлагын хүрээнд бас ийм гоё давуу талууд бол байгаа юм байлээ. За тэгээд автомат ухаалаг горим нь бол өрөөний агаарын бохирдлын төвшинг ингээд автоматар мэдрээд тэгээ LED гэрлийн өнгөний өөрчлөлтөөр ингээд орчны агаарын чанарыг хэлбэрхэн бас ойлгох боломжтой гэж байгаа. За тэгээ үүн дээр нэмээд e-cover нь UVC гэдэг одоо юу violet гэдэг дээ. Технологиор бол агаарыг одоо ариутгадаг гэж байгаа 99.9% энэ агаарт хөвж байгаа бактерийг 97.7% агаарт хөвж буй вирусыг устгах чадaltaй. Ялангуяа одоо манайх шиг одоо ийм тоос нцэртөө дарагдсан газар бол тэр одоо автобус байна уу, офис байна уу? Ялангуяа энэ сургууль дээр бол одоо ер нь аваасаа гэж одоо ингэж л ер нь урайлмаар байгаа. За тэгээд ухаалаг мэдрэгчүүд нь бол одоо таны өрөөний агаарын чанарын бодит цагийн гормоор ингэж өөрийн чинь нөгөө цагийн гормоор ингэж ажиллана гэдэг ийм давуу талтай байгаа. За тэгээд товчхондоо e-cover Q series нь ердөө агаар шүүгч болвол агаар цэвэршүүлэгч бол биш гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Энэ бол ухаалаг технологи, өндөр хүчин чадал, аюулгүй байдал, байгаль дээлтэй шийдэл гэдэг ийм зүйлс байгаа. За тэгэхээр манайхаа e-cover хамтдаа илүү цэвэр эрүүл орчинд амьсгалцгаая. E-cover агаар цэвэршүүлэгч ба ариутгагчийн хослол. Том талбай зориулагдсан e-cover нь 1121 м квадрат хүртэл орчныг бүрэн хамарч таны ажлын байр, сургууль, худалдааны төв, эмнэлэг зэрэгт төгс тохирно. 99.9% хүртэлх PM2.5 тоосонцор бактери, вирус болон таагүй үнэрийг устгах нь 4 төрлийн шүүлтүртэй ариутгалын дэвшилтэт технологи чимээгүй ажиллагаа таны орчныг 24/7 хамгаална. E-cover хамтдаа илүү цэвэр эрүүл орчинд амьсгалцгаая. За хоёлоо тэнгүүт юу яа төр цөс рүү орё л да тий. Та ч илэг цөс нойр учрахаа гэж байгаа шүү дээ тий. Цөсдөр ингээд нөө цөсний чулуу гэж одоо цөсний чулуутай байна байхгүй гэдэг аягүй их яадаг. Тэгэд ер нь авахулах ёстой үгүй юу гэдэг үсний хилцүүл яваад байдаг. Тийм тэр цөсний чулуун дээр яах ёстой вэ? За цөсний чулуу яг цөсний хүүдээ гэдэг нэг юм байгаа шүү дээ. Тэ цөсний хүүдээ гэдэг нэг юм жижигхэн 2-3 нэг иймэрхүү уутал гэж байгаа. Энэ дотор цөс хоримтлагадаад байжгаад хүн хоол идэхээр тэр нагшаал нарийн гэц рүү орохоор цөс ч өөрөө өөх тосыг задалдаг юм. Тийм ийм үүрэгтэй. Тэгтэл цөсний хүүдэд удаан ингээд зогсонгочлоо явагдаад тунаад өтгөрөөд илс ингээд мөр шаварлаг болж ирснээс үлдээ чулуунууд үүсээд эхэлж байгаа. Тэгэхээр мэдээж гинт цочмог байдлаар өвдөх эрсдэлтэй учраас өвдөөд байл мэдээж ахвал. За яг тодорхой хэмжээгээр гам дэглэн барил яваад идэх хүмүүс байдгийн чулуутаач өвдөхгүй. Нэг юм нь өвдсөн тохиолдолд яралтай амс засалд орох аюултай. Сувга бөглөх, эдээл цөсний хүүдээ өрөвсөх те. Гинтийн одоо жишээлбэл эдээлж буглах. Тэгэхээр өөр асуудлуудаас хоорох, хүндрэх эрсдэлтэй байхгүй юу? Түүнээс яг одоо байна гэмхт ор гэд бас тулах нь бас жоохон өрөөсгөл юм. Мэдээж өвдөд ивэл орох нь бол зөв. Цөсний хүүдийг авахулсны дараа ер нь амьдралд ямар өөрчлөлт гарах вэ? Цөсний хүүдийг ахуулчихаар би түрүүлсэн хоол идэхээр цөсний хүүдээ агшина гэж штэ. Тэгэхээр тэр нэг ойролцоогоо нэг 70 мл орчим цөс ингээ хүн байж их юм. Нөгөө өлөн байж хаар дүүрсэн байгаад байдаг штэ. Өлөн ирэхээрээ яхад харахад өлөн ирээрээ гэж ярьдаг. Тэгэхээр цөсний хүүдээ өөрөө ингээ чинэрсэн цөс нь байж байгаа болохоор харахад амраа байдаг. Агшчаараа харагдахгүй болчихно гэсэн. Тэгэхээр өлөн иргээд байгаа. Тэрийг байхгүй болчихоор нөгөө хоол эдэнгүүт агшдаг цөс ч байхгүй. Тэгэхээр хоолоо баагаар идэхгүй бол гүйлгэх л эрсдэлт. Яг л өөх тосыг задлах юм 60-70 мл хэмжээний цөс бол байхгүй болчлоо гэсэн үг байна шүү дээ. Тэр гизний хан өөрөө цочирдог байхгүй юу? Хаяа нэг юм их хоол идэж мэтгэхэр хүн гүйлгэх тохиолдлууд байдаг.
энэ нэг уусны маргааш энэ төр их гүйлгэж мүлэх гэдэг. Тэр чинь нойр улчирхаа үрсэл явагдаж байна л гэсэн үг юм тийм. Тэрийг одоо тэгээд урьдчилан нойр улчирхаагч юм бол одоо нөгөө тэрийг урьдчилан сэргийлэх одоо нэг арга байгаа шүү дээ. Одоо жишээлбэл уухгүй л ах гэсэн. Уухгүй мах ингээ нөөх тос нөгөө юмнууд. Тий, уусны дараа гүйлгээд энэ одоо яах вэ гэж тэгэх юм бол нэг л арга байгаа шүү дээ. Уухгүй л ах гэсэн. Тэнгүүд миний энд өвдөд ийна гэж тэгдэг. Яг хар өвдөд ийн гэхээр яг ингээр өвдөд тэргээл болчих гэдэг тоглоом шаглоомоор хэлдэг шиг. Тий нөгөө ингээ энд тэнд өвдөдсөн хорон өвдсөн гэдэг шиг тий. Үндсэн суурал болчих гэдэг. Үндсэн суурал болчих байхгүй. Тэгэхээр үндсэн суураа болох угаасаа монголчууд гэх юм уу хүний л занлах л та. Тэрийг ерөөсө болдгоо. Тий. Тохиромжтой хэрэглэн гэж байдаг юм уу? Тэрийг би бас уншиж л байсан. Тэгээд их л бага юм байлээ. Тий. Тэр нэг хоёрын хооронд. Тий. Одоо ингээд нэг 100 мл уучаал те. Нэг лазуудаараа сууж ирснээр нэг ганцхан пив уучаал за боллоо гэж хэлчих бас одоо арай багтахаар тэр чинь л өөрөө тохиромжтой хэрэглээ байхгүй. Тэрэн дээр бол уухгүй угаасаа нэр тий. Тий. Цэсийг одоо чулуужуулахгүй байх ямар арга хэмжээ авах вэ? Одоо хуучин нэг уламжлалт ангах ухаан нэг угаах урах гэл юм байгаа штэ. Угаан удаан өлөн явж болохгүй өглөөний цагаа заавал уугаараа гэлдэг чинь цөсөө агшаагаал байна л гэсэн үг. Тэгэхээр чулуу өсөхгүй. Дээрэс нь хөвчлэн тэгээд ер нь жингийн хилүүдэлтэй бодис солилцооны өөрчлөлт ороод ирэхээрээ л ер нь цөсний боловсруулах замын өвчлөлүүд ер нь нэмэгдээд байна. Ер нь тэгэл явж нөгөө тархалт чинь мянган өвчний зүрх мөрх ингээ зүрх өвдөн даралт гэсэн сахар гэсэн тий. Тэгэл илэгний өөхөлт болно хавдар хүртэл үсэж байгаа шүү дээ. Өөхөлтөөс болж тий. Ингэж асуух нь зөв юм уу юм. За мэдээж манад ч гэсэндээ ялангуяа нөгөө хүмүүс нас явах тусам 20 наснаас 40 насны хооронд хүн дунджаар жил 1 гэл нэмдин гинэ. Ер нь статистик гарах. Тэгээд одоо хамгийн жингээ барих, жин хаях хамгийн амархан харах гэвэл бас их бүдүүлгээр л бас асууж байгаа хэл та. Тэгээ ер нь одоо нийтээр юу яавал зүгээр вэ? Жигээ асах уу? Тий одоо тий жингээ нэг юунд одоо мэдээж одоо фитнес хоорог хөдөлгөөний 20% хооллолт 80% нэг ирэмбэлж мэрэмбэлсэн байдаг шүү дээ тий. Эрүүл хооллох гэл тэгдэг. Ер нь одоо яг ямар режимд ингээд нэг юм яг нэг бүгдээрээ зүгээр яг энийг л хөвшчихье гэдэг нэг тим байна уу гэж байгаа. Ерөнхийдөө би их нарийн асуу. Өглөө болгон бас шүдөө угаадаг шиг тий. Тэ нэг энийг идчихүүл ч юм уу энийг идэхгүй байвал ч юм уу одоо яг мах гурил тэгэхээр нэг борцгол багсчих юм. Тийм ер нь бол тэрнээс амар том өөрчлөлт амьдралдаа их өөрчлөлт бол айхтар том юм ингээл гинт ингээл маргаашнаас брокколигийн юу зутган юу ч хэлээ тэ нэг амар юм тэгж чадахгүй шүү дээ. Тийм тэгэл нэг 7 хоног өлжснаа тэгээд буцаал болждөг тэ. Тийм биш зүгээр өдөр тутам яг л нэг сахилга бат гэдэг шиг тэ нэг дор биш тэгээд байнгын л одоо ер нь махан хоолой багсгана. За тэгээд дээрэс нүүрс ус буюу чихэр сахар ч одоо хамаг юмны л одоо эхлэл сахараас л татгалзах хэрэгтэй. Сахартай юм хэрэглэхгүй бах. Ялангуяа одоо жишээлбэл одоо ингээд баяр наадамчуд болдог те цагаан сар шинэ жилээр айл болгоны ширээн дээр нэг айхтар чихэртэй умдаанууд бичдэг нөгөө гой нөгөө кола хивийн боовны завсраар ятон мотон одоо нөгөө тэгээд кола их уудаг те хоолын шингэлдэг юм уу одоо яадаг юм би одоо бас нэг уудаг болохоор сайн мэддэггүй. Яг нөгөө нэг юу байгаад идэг юм бэлээ. Бургер идээ араас нь кола уухаар тэр нөгөө хамтны микс нь их гоё цогцож ордог юм уу? Цогцуулаад нөгөө донт толгон маягтай. Тийм бах те. Тэгээ их хүн тоол ичээд араас нь сахар те. Их хэмжээний сахартай ундаа ууж шít. Тэгэхээр чин тэр чигтээ ингээд бодис солилцоон цаашдаа илэгний өөхлөлт бусад бүх хэрэгтэн системд нөлөөлж байгаа байхгүй. Өнөөдөр мэддэхгүй л те. Нэг Япон хүний үг өгдөг үлээ дээ. Залуудаа имийг хоолыг им шиг хэрэглэхгүй бол хөгшрөөд имийг хоол шиг хэрэглэнэ гэдэг. Тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг ийм асуудал байдаг л да. Янз бүрийн одоо ингээд нэг зовөр байлаа, өвдлөө тий. Юм л бол им уух гэдэг нь шүү дээ. Тэр юу н хэр зүг байдгийг. Ахаад нэг өвчнөөс шалтгаалгал байх л да. Гэтэ ингээд им уухгүйгээр ер нь ингэж альва одоо юу одоо хатаг гарцсан байхад заавал антибиотик хэрэглэхгүйгээр дарж болохгүй ч юм уу нэг.
Эмийн хэрэглээний тал дээр. Тэгээ эмийн хэрэглээ яг мэдээж их зохисгүй хэрэглээтэй шүү дээ. Манайх нэг одоо аптек болгон руу ороод дураараа эм авдаг, шприц авдаг гэсэн. Одоо харин харьцангуй цэгцэрчээд байгаа тийм. Харьцангуй жороор олгодог барьдаг гэдэг юм аа. Ер нь бол эмийн хэрэглээ их өндөртөө, эм хэрэглэхийг сонирхолтой хүмүүс хаврууллаа нэг хөвтөөд нэг тусал хийлгэх нэг л тэгдэг те. Зүг зүгрэж. Тэр туслыг бол жишээлбэл шууд уучч болох байхгүй хүн. Зүгээр ууж байгаа хүн бол. Тэг хүн уугаад өлөн байж байгаа л уухад шууд шийдэг штэ. Тэр чинь аль хэдийн шууд ходоодоор цусаар дамжаал бөөрөөр ялгараал гарч ийн гэсэн үг байхгүй. Туслаар гэдэг хийж байгаа чинь адилхан суцаар хийж байгаа ш. Тэгэхээр заавал эмийг ингээд нэг суудсан байгаад байна л да. Заавал тариулаад ингэж хийж сайхан болно гэд. Хатиг ч гэдэг юм уу бас ялтчгүй бас нэг тийм том жижигээсээ хамаарат хэрэглэх шаардлага байна уу юу гэдгийг бол тухайн нөгөө нөхцөл байдлаас нь хамаарат нэг хатиг бол бас яг байж болж байна те. Гаднаас нь уугаа цэвэрлээд олон байвал бас одоо юм уухаас өөр аргагүй бол цуснд одоо жишээлбэл нэг байна л гэсэн үг байхгүй. Тийм учраас уух шаардлага бас үүсч бас болно л доо. Та одоо 2 дугаар эмнэлгийн дэд захирал үний хувьд одоо ер нь бид нар ч найз нөхдөдөө юу яадаг их ба зүгээр эмнэлгийн салбарын талаар бас ярилцсанаа ядаж нөгөө иргэн талаас бас ярина шүү дээ тийм ээ. Тэг яг нөгөө сошиал дээр чинь нөгөө нийгмийн эрүүл мэндийн даатгал маатгал зөндөө юмнууд чинь бол харж ирсэн. Манай ер нь анагаахын салбарын тогтолцоон дээр ямар том асуудлууд ер нь байдаг юм бол? Ер нь бол зөвхөн шолоохон хэлэхэд санхүүжилтийн хувьд маш том асуудалтай. Тий. Ер нь бол яг ингээд эмнэлэг дотор бүх юм үнэгүй гэд ингээд те ус төрчд ингээд гоё хилдэг штэ. Бүх юм үнэгүй өмчлөн яг нөхцөл байдал бол шал өөр үүдэг. Тэр чимэн байхгүй. Тэ ингээд манай эрүүл мэндийн салбар одоо ингээд бодоход хоёр талдаа хохирогчтой салбар байгаа байхгүй юу. Нэг талдаа арт түмэн те эмнэлэг ингээд болохгүй байна. Им тариач алга. Эмч нарын харилцаа хандлага муутай байна. Мэдлэггүй байна. Гэл ингээд дандаа ингээд бухимдал гарч идэх те. Нөгөө талд нь ингээд гараа харахаар эмч нарын цалин бага байна. Бидэд ингэж ажиллаж байна. Ялч үнэн бас ингээд шүн нойроо хасаал ингээд ахаал шүнжэнгөө олон ингээд хагалгаатай үүр цайлгадаг тохиолдлууд бол ихэнх нь. Тэгэхээр ингээд хоёр талтай юм хохирогчтой салбар байгаа байхгүй. Тэгэхэд нэг талдаа бүх юм нь үнэгүй хангаа үнэгүй үгэн гэдэг ингээд дээр үе социализмынхаараа байгаад. Нөгөө тэнд байж байгаа ажилчид гараад очихороо капитализм буюу одоо жишээлбэл бүхэл юм одоо ингээд төлбөртэй мөнгөтэй үнэтэй bijдэг. Тэгэхээр энэ ингээд хоёр юм нэг хүний хоёр үл ингээд хоёр талд гарч чаддаг гэсэн. Тэгэхээр нэг ийм асуудлууд байна. Тэгээд ер нь бол яг явж нөгөө гүйцэтгэл буюу санхүүжилтийн хувьд л нэг ийм асуудлууд үүсээд гадны орнуудад бас яг дотоодын нийт бүтээгдэхүүний 6-аас дээш хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулдаг. Энэ рүү хөргий барий гэдэг ингээл яриад байгаа шүү дээ. Тэгтэл манайха өөрсдөө нэг 2-3% байгаад ингээл их л багал яваад байгаа. Тэгтэл ингээд цаана юм тараа нь хөрөлцөхгүй ингээд бухимдал ихтэй нэг ийм зүйлүүд бас бий. Арт түмний зүгээс харахаар яг манай эмч нарын мэдлэг боловсрол муу байна гэд нэг ярьдаг штэ. Тэгэл харилцаа хандлага тийм байна. Үнэхээр юм бас яг муу эмч нар бас байхыг байгаа штэ. Бас тэрийг бол одоо худлаа байхгүй гэж хэлээд чирэггүй тийм. Тэгэхээр салбар болгонд л байгаа. Тийм салбар болгонд л байгаа. Нэг ийм асуудлууд бас хаанаал байлгаа. Би бүр яг манай нэг найз маань бид нар хилцүүлэг хийж байхад бол яг тэгжсэн байхгүй. Манай эрүүл мэндийн салбар бол супер гэдэг аргумент гаргаж ирсэн. Юмхнаар юм хийгээд болгоод амьдраад байна шүү дээ. Тийм. Хамгийн инэрэнгүү систем шүү дээ. Одоо жишээлбэл яг уу дийлэнх одоо ингээд өвдөд ирлээ үнгүү компьютер томографи хийлгий, хавдрын өвчлөл үнгүү төрн те үнгүү мэс цасалт орно. Зарим одоо яг ажил хийж байгаа хүмүүс 30% даатгалаад төлнө. Тэр нь бол одоо багахан 3-400 мянган төгрөг. Нэгэн ч тийм одоо 5-10 сая төгрөгийн 2-3 сая төгрөгийн төлбөр байхгүй. Тийм. Тэгэхээр нийгмийн даатгалын мөнгө чинь өөрөө хаашаа урсчаад байна гэхээр нөгөө бидний төлсөн нийгмийн даатгал тэрэнд байгаа үзүүлж байгаа өвөө эмээ нарын одоо эмчилгээний зарцуулаад өвөө эмээ ах дүүгийнх нь л одоо эмчилгээнд зарцуулагтаад байна л гэсэн үг. Тэгэхээр манайхны нэг яриад байдаг нь миний мөнгө хайцсан ингээд байдаг шүү дээ. Миний мөнгө тийшээ л яваад байгаа байхгүй юу? Тийм. Тэгэд ер нь ингээд би тэр юуг гайхаад байгаа юм. Гадаадад за жишээ нь ходоодны ч юм уу элэгний яг хагалгаа одоо за
та хоёлаа нөгөө анх холбогдож байгаад ингээд мэсцэлтэй байна гэдэг ингээд хэлжсэн шүү дээ. Бодлол өдөрт одоо хитэн жагалгаа хийдэг. Тэрийг хитэн төгрөгөөр хийв үү? Одоо яг ингэдгийн ер нь бол үнэгүй хийж байгаа шүү дээ. Даатгалаас эмнэлэг мөнгөө нэг хэмжилж авч. За харин тэр одоо зардал хэд болж байгаа юм гэж. Яг тэгэхээр Америкт жишээ нь $150,000 байгаа. Тэг яагаад манад бүр арай дэндүү заримдаа зүгээр арай дэндүү хямдхан бас байгаад ийн үү гэдэг нэг юм. Тийм. Жишээлбэл өвчнөрөө өөрийн зүгээр цусны хүүдээ авах мэс засал гэвэл одоо аймаг дүүргүүдэд л хийгддэг те. Зүгээр ингээл бусад эмнэлгүүдэд хийгддэг мэс засалтай нэг сая 200-300 төгрөг л авна гэсэн үг. Тэгээ энд бол мэслийн нөгөө бүхэл нөгөө им тариа зардал эмчийн цалин бүгд орчоод байгаа нь өмнө шүү дээ. Сая 200-300. За илэгний авдар гэвэл нэг 7 сая 500 ч юм уу. Гэх мэтчлэн ийм хэмжээний одоо нэг юм төс онш болгон дээр санхүүжилт нөөрийн. Тэгэхээр эмнэлэг доржиг эмчиллээ, илэгний авдрын эмчиллээ, даатгалаас мөнгө авна. Даатгалын тэр тогтоосон тарифаар мөнгө авах байхгүй. Одоо тэгэнгүүт нэг үндсэн нэг ийм асуулт байгаа. Яашээ өглөө 18 та хүүхэд. Тэгээд хийм биолог бол хамгийн хүнд хичээл гэж би бол хэлнэ. Нийт хамгийн хүнд хичээл тэр өндөр оноо авлаа. Ангаахт орлоо. 6 жил сурлаа. 2 жил резидент тий. Цаашаа нарийн мэргэжил бол яадаг тий. Тий ингээд тэдэн төгрөг авч байгаа байлаа сарын тийм ээ. Тий 2 сая хүрүүлэх юм штэ. Жижүүрт за сайн жижүүрлэхэд 2,500 тий. Тэгээд яадаг вөхөр үгүй чи салбартаа сайн байх юм бол хувийн эмнэлэгт ажиллаж болно гэж ярьдаг тийм ээ. Тий. Тэгээд яах гэж ингэж сураад улсын эмнэлгийн эмч болох ёстой юм бэ гэдэг нэг юм баг аахгүй. Би эмнэлгийн ажилтнуудаа талархаж байгаа өнцгөөс хэлж байгаа шүү тий. Ингэн байж одоо ингэж байгаа бүр би нэг жиргээ уншижсэн. Тэр нь бүр тэр ихтэй үнэн бодлын ч одоо мэдэхгүй шүү. Зүгээр нэг хүн баг жоохон exaggeration жоохон дүүлсэн ихтэй манай баг эмнэлгийн салбар баян нөхөртэй эмэгтэйчүүдийн нуруунд дээр явж ин жилөө эсэргээр ч юм уу тий. Тий. Ер нь бол тийм штэ. Тий. Хоёр эмч суучих юм бол ер нь тэгэл амьдрал сүрж байгаа штэ. Тий. Ер нь хоёр комедиан суучулж эзэлдээ бас. Тий. Тий. Ер нь хоёр эмч суучвал тэгэл ер нь сүрж байгаа л гэсэн үг. Ер нь тааралдахгүй гэртээ. Одоо жишээлбэл өөр мэрэгжлийн жишээлбэл нэг эмэгтэйчүүдийн мэслийн эмч нөгөөх нь мэс заслын эмч бол ер нь бол гэртээ уулзахгүй штэ. Тэгээд шүн өрөө дуудагдана жижүүр гэл ингээл. Тэгээд зөрн мэдээж. За тэгээд таарсан өдрөө мэдээж нэг нь итгэхгүй л үуч таарна штэ. Тий. Яг жижүүрээс буугаад ирсэн шүн нойрго онцсон гэхээр нэг нь итгэхгүй. Тэгээд ээлжлэл ингээл итгэхгүй ч гэдэг юм. Тийм амьдрал ихтэй бас зөндөө байгаа штэ тий. Зөндөө байгаа. Тийм. Тэгээд тэдрийг харахаар бол нэрнгээс ямар хэцүү юм бэ гэж боддог байхгүй. Тэгээд нөгөө талаас нь ингээл харахаар бас мэдлэггүй хүмүүс байна, эмчнэр байна, харилцаа хандлага юм байна гэл баах юм ярьдаг шүү дээ. Тэгэхээр ер нь тэгэл яг хоёр талаас нь ингээл харахаар ер нь Америкийн нөгөө USMLE гэж нөгөө эмчнэрийн шалгалт байдаг те. Тийм ер нь шалгалт өгсөн эмчнэр Монголд ажиллавал бүр угаасаа тийм шалгуур тавиад бүр цалингийн 10 сая ч гэдэг юм уу. Тийм ер нь тэгээд тавиад өгчүүл ер нь яад ингэ зүгээр миний хувийн бодол идэх юм. Та тийм лагийн бол USMLE өгчих. Тэгээд ерөөсөө одоо бидний чинь нэг 2M гэдэг нэг юм цалингийн шаталтай. Тэр нь ингээд айгу түүхтэй байдаг байхгүй. Энэ цалинг л авна гэдэг ингээд цаанаас нь заацсан. Тэрнээс илүү ч авч болохгүй, ажил хийхгүй байгаа хүнд багч өгч болохгүй. Тийм нэг юм сони тий. Тийм. Одоо 2M-ийн цалин жилгээл төрүүлчлэгээ гээл өгдөг шүү дээ. Тэрүүгээрээ. Тэгэхээр гих мэтчлэн нэг тийм сонин зүйлүүд бас байдаг юм байлээ. Тэгэхээр ерөөсөө USMLE өгчих та тийм юм бол тэгээд 10 саяхан цалинг авч гэдэг юм уу. Нэг иймэрхүү юм бас ингээд тогтоогод өгчүүлэх зүгээр юм болов гэдээ бас тэгж боддгийн шүү дээ. Одоо англи хэлтэй хүн бол тий IELTS өгөөд цалингаа нэмүүлээ гэдэг шиг л тий яг тэрэн шиг байхгүй юу? Ур чадвартай нөлөөлөлт тийм. Тэгж уялдуул бас боломжтой юм болов гэж бододгийн. Тэгэх юм бол угаасаа тэр USMLE-г өгч чадахгүй бол та тэр мөндөр цалин авна гэдэг хэрэг байхгүй. Тэ? Гэдэг ч юм уу. Манай ангагийн салбарт тархины гойжлт ер нь хэр явагдаж Яг байна? нь ер нь бол сувилагч нар дээр их байгаа. Тийм. Сувилагч нар дээр их байгаа. Герман руу, Япон руу маш их сувилагч нар гарч байгаа шүү дээ. Тэгээ нэг ихэнх нөгөө хөгшин хүмүүс асрах барих гэдэг өндөр цалинтай учраас их явцдаг. Эмчнэр дээр бол яг тодорхой нөгөө хүн эмчлэх учраас хэлний шалгуур шаардна, лиценз шаарддаг учраас харьцангуй тэр нь бол бага.
Тэгэхээр үнэхээр юм бас яг зүгээр эмчнэрээ муулж байгаа юм биш шүү. Одоо нөгөө өнцгөөс нь харж хэлэхэд иргэдийн талд гараад хэлээ л да. Тэгэхэд энэ яг сайн эмч үү муу эмч үү гэдгийг бас мэдэх боломжгүй те. Жилд 2000 эмч төгсөж штэ. Тийм. Тэгээ би дөрөв өөрөж жилдгээр нэрэл үнэхээр энэ тийм хийм биологид толгой зөгцсөн бол яг ч эмч болж байгаа. Би бас яг дөрөв нөгөө хэлсэн шиг энэ нөгөө яэш өгч байгаа хүмүүс нөгөө мундаг одоо хүүхдүүдийг бити эмч болоос чээ гэж уриалдаг хүн байхгүй юу? Бити эмч болоо амьдралчин бор улам хэцүү болно. Тэ 2 сая 500 3 сая цав айхтар хичээж үр тонлооход 3 сая төгрөгийн цалинтай л ажил руу орж байгаа. Тэгтэл одоо зүгээр нь хувийн байгууллагын үйлчлэгч хийхэд л эсвэл нэг лангуун дээр зогсоход л энэ мөнгийг хөнхөө олох мөнгө байхгүй юу? Тэгэн урайлж ижил одоо магадгүй бас энэ салбараа үнэлүүлэх ард нь тэр зорилгод байгаа болов уу гэж би бас хараад байна л да тий. Тэгээ би бас нэг тийм пост биччихлээсэн бити зүгээр болчих бүгдээрээ болчих юмч болгоо. Тэгээд тэгэх юм бол өөрөөсөө нөгөө эрэлт нийлүүлэлтийн хуулиа дагмаар шүү дээ тийм ээ. Тийм нэгдүгээрт хоёрдугаарт үнэхээр сайнууд нь бас тодорхойд гарч ирэх хэрэгтэй байгаа байхгүй. Тий. Тэгэхгүй бол одоо бас нөгөө хувийн сургуулиуд бас их байна л да. Тий. За улс ч гэсэн муу төгсөж байгаа хүмүүс зөндөө л байгаа. Тий. Тэгээ энэ маань яанда гэсэн төгтөж бас төгсчл байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр чинь ажил дээр гараад яах вэ? Тэр дэрийг ялгах ингээ боломжгүй учраас ер нь нэг юм гадаадын нэг юм USML өгч. Одоо тэр жишээлбэл хин лагийн хин муу мэдэхгүй болчиход байна шүү дээ. USML-ийг өгч өрөөдөр. Тэгээ 10 сая төгрөгийн цалин өгч гэдэг юм. Ингээд тогтоочвол нэг амар юм болол гэж бодсон. Одоо тэгээд нэрнгээсээ одоо яг ингээ боловсролын салбар дээр ч гэсэн яригддаг асуудал. Яг ур чадвартайг нь яг хувийн байгууллагууд нь аваад ур чадваргүйнүүд нь улсын эмнэлэгт үлдээд дээ гэж бас баймаргүй юм да. Яг улсын туршлагаас харахад би ингээл зөндөө манай эмээ бол 2 дугаар эмнэлэгт гавьяат. Тийм үү. Тий, тэгээд 2 дугаар эмнэлгээр насаараа л явлаа. Тий. Тэгэхэд бол ур чадвар тал дээр бол үнэхээр супер. Тэр ер нь нэгдсэн тийм ойлголт байгаа гэдэг. Тий. Яг улсын эмнэлгүүдэд сайн эмчнэр байгаа штэ. Зөндөө байгаа. Тэгээд нэг хамт олондоо татагдана сурцсан болохоор тий. Тэгээ ер нь бол эрүүл мэндийн салбарт бол одоо түрүү хэлдэг нөгөө нөхрүүдийн нуруунд дээр эсвэл эхнэрүүдийн нуруунд дээр л явж байгаа л баггүй нөгөө талдаа. Тийм тэгээд л одоо цалинчгүй оройтой л ирдэг нэг тийм л байгаа шүү. Гэхдээ одоо тэгэхээр хайшаа юм бэ чинь баг яг тогтолцоо гэхээс илүү инэрэнгүү сэтгэл дээр энэ салбар яваад шүү. Тийм ер нь ингээд төрцөн хүн байдаг байхгүй. Төрцөн хүмүүс байдаг байхгүй. Өөртөө золиослоод тэгээд тэрнээс гарч чаддаггүй. Тийм амиа бодвол за нэг бол хувийн эмнэлэг нэг бол нэрэл ангуу ажиллавал гэдэг шиг тий. Тий зүгээр л ажилуулдаг махад хүний лангуун дээр суухад л тийм шүү дээ. Илүү тэгж авна шүү дээ тий. Яг гоо тэр нэг ажил мэргэжлийг ялгаж салгаад ингээд байгаа юм биш тий. Зүгээр харьцуулахад л байхгүй. Тий. Тий. Тэгэхээр ч одоо энэ дээр бол яг гоо тэгэхээр боддоор шийдлэн гэх юм бол яг гоо дүгнэт хэлэхэд тий USML-ыг ч юм уу одоо яг өөр эсвэл нэг юм стандартын шалгалт. Тэгээ тэрийг нь цалинтай нь уйчи тийм ээ. Тийм. Гэхдээ Монголд авч болохгүй. Тэр шалгалтыг тэр мөрийг нь яг шийдээл та байгууллагын журмаар ч юм уу явуул тийм үү яад хийдэг юм. Ямар ч байсан чадвартай ур чадвартай хүмүүсээ чадваргүйгээс нь ялгая. Тийм ээ. Тим систем рүү орох хэрэгтэй байна. Тий. Дээрэс нь дотоодын нийт бүтээгдэхүүний тий за 5% гэж бодъё тий. 2-3% тэнд бас баримаар байна тийм ээ. Одоо би хоёлоо аль нь л сонгуульд нэр дэвшигч байлаа шүү дээ. Тий. Тэрэн дээр бол яадаг үлээ мөрийн хөтөлбөр дээр ингээд гоё ингээд юмнууд бичдэг шүү дээ. Тэ намууд боловсролдоо ингэж анхаарна 1% R&D одоо судалгааны ажил гэдэг. Энэ дээр бол тэгж тогтоох ёстой юм байна. Тийм. За тэгээд одоо өөр юу гэдгийг би бол зүгээр ингэж боддог юм л да. Одоо багш яг адилхан байхгүй. Яг адилхан процессор яваад ингээд тийм баг. Тэгэхээр нөгөө альва тэр салбарыг аврахад тэр мэрэгжлийг бас кул гэж сурталчлах хэрэгтэй байдаг юм. Одоо эмч байх гэдэг бол одоо ухаандаа би нөгөө секси мэрэгжил байх хэрэгтэй байна л да. 17 8 та хүүхдүүд сонгож байгаа шүү дээ. Яг цалин малин бодож сонгохгүй. Ийм хүн болчвол гоё гэж бодох хэрэгтэй тий. Тэгэхээр тэрийг бол одоо энэ их үйлдэл бол та бол бас нэлээд том хөв нэмэр оруулж байгаа болоо гэж харддаг шүү дээ тий. Ер нь яг тийм багш нар ч бас адилхан тий. Ер нь бол нэг иймэрхүү асуудлууд байгаа. Манай хамтрагчаар Монсынхаа ажиллаж байгаа.
Тэгээд манай Монсынхан бол үнэхээр супер хөтөлбөр зарласан байгаа. Түрүү сард ч гэсэн бид нэр хэлжсэн. Азтай аялал гэдэг хөтөлбөр 5 сараас 11 сарыг дуустал 6 сарын турш сар бүр нэг азт нэг хосоор нь Universal Studio-д ингэж аялуулах ийм азтан байгаа. Тэгээд энэ сарынх бол 7 сарын 1-ээс 7 сарын 31-ийг дуустал ийм гоё хөтөлбөр бол явж байгаа юм байлээ. Та Монсоос гэсэн үг шүү. 100 мянган төгрөгнөөс дээш одоо үнийн дүнтэй худалдаа авалт хийх юм бол одоо энд бол оролцох бол боломжтой. За тэгээ мэдээ G-Mons CGM-ийн E-Mons-ийн аппликейшнаар эсвэл 181883 утсаар 100 мянган төгрөгнөөс дээш худалдаа авалтыг бас оролцох боломжтой. Суглаанд орох эрхээ авна гэсэн үг. Тэгээд E-Mons CGM-ийн Facebook бас хуудсанд лайк дарж найзыгаа меншн хийж байгаад оролцоорой гэж хүсэж байна. Та бүгдийг E-Mons-ийнхнийхаа зүгээс Азийн тэнгэр ивэг гэж хэлмээр байна. Эмийн сангийн үйлчилгээг 24 цагийн турш таны гэрт. Өөрөө ирдэг Эмийн сан. E-Mons. Одоо ингээд одоо өдөрт дунджаар гэх юм уу энэ өдөр болгон байдаг юм уу мэдэхгүй. Ер нь хэр их мессаж хийх үү? Хэдэн мессэж яардарсан байна? Яг одоо бол нөгөө дэд захирал хийгээд бас харьцангуй тоог нь цөөлцөн. Тэгээ одоо жишээлбэл 2005 онд анагаах төгсөөд одоо би 20 жил болцсон байна. Тэг яг мессэжлийн ширээний ар зөксөл одоо 2005 онд мессэжлийн резидент болоод ингээл зогсож эхэлсэн байна л да. Энэ жил 43 таа гэсэн үү те. Би 34 таа байхгүй юу? Зүгээр би ингээд зүгээр жоокийг үзэгчдтэй үлдээ заяа. Тэ. Тийм. Тэгээд ингээд энэ удаан жил ингээл хийсэн байна. Юу ярьж илаа? Сая өөр юм. Sorry. Нөгөө мис засал тийм. Тэгээд их хэмжээгээр хийсэн. Сүүлийн үед арай багасгацсан. Бас тэгээд ингээ удаан ингээл зогсохоороос ядрах барих тэгэл хэцүүлдэ бас. Аа. Тий. Одоо тэгээд ер нь одоо нийтдээ хэдэн мессэж хийсэн гэдэг юу бол байгаа бах те. Тоо юу хэцүү баха байхгүй тий. Яг ер нь бол тэгтээ хамглаа үржүүлчих. Яг одоо жишээлбэл хамгийн сүүл зогссон урчигтар нэг хаалгаанд орсон нэг 6 цаг 7 цаг зогссон. Ааха. Тий. Хаалгаа бол тэр тий. Хамгийн удаан үргэлжилжсэн хаалгаа хэрэг. Хамгийн удаан үргэлжилжсэн хаалгаа өглөө би нэг 8-д ороод орой 11-д гарч ирчихсэн. Яа. Тэгээ дунд нь бол угаасаа засарлахгүй штэ. Хоол идэхгүй, цаймаа уухгүй. Тэгэл тэгтээ яг хүн нэг төвлөрчөөрөө тэг гардгүй юм л. Бицэхгүй. Угаасаа юм уухгүй байгаа юм чи. Ааха. Бицэх чи. 15 цагийн хаалгаа шүү. Тийм ээ нөө. Тэгээд нэг орой гарч ирсэн чинь яг нойр улчирхан хаалгаа өөрөө их том хаалгаа л та. Ааха. Тийм. Яг урчигдаар жишээлбэл нэг нойр улчирхан хаалгаа хийсэн бас нэг 6-7 цаг зогссон. Тэр нэг өмнөх нь бол жоохон арай хэцүү кейс үеж байхгүй. Хэцүү тохиолдол байх. Тэгээд яг гоо ингээд мис цас болгон өөр олон байж болно те. Цаг нь хурдан ингээд газ байгаа тэгвэл бас эмчтэй амар байдаг. Хамгийн хэцүү нь нөгөө сувилагч нар хэцүү өөрхий. Яг тэр нөгөө эмч солигдоод байдаг. Сувилагч солигддог байхгүй юу? Тийм үү. Тийм. Түрүү нөгөө brain drain гэсэн те. Тэрэн дээр нөгөө гадагшаа их явчихж байгаа болохоор одоо нөгөө сувилагчийн бүрэлдэхүүн одоо хомсдол одоо Монгол дэлгүүр дэлхийд дахин л ярьж шít. Тэ. Тэг ямар сандал гадаадаас авах вэ? Одоо германууд авч ийн гэж тэгж шít. Өөртөө байхгүй болоод гадаадаас авч шít. Тэ. Өдөрт тэгвэл хамгийн олон хагалгаа хийсэн хитэн хагалгаа дөрнөр. Яг уу ер нь хавдрын мясцаас л өөрөө юу ядгийг их удаан үргэлжилдэг юм. Тэгэхээр бол одоо өдөртөө нэг 2 л байвал одоо за 3 байлахад нэг 3 цаг ч юм уу нэг тэгэлжил түүнээс 6-7 хагалгаа бол хийх боломжгүй. Тийм байна л. Тийм. Хоёлаа зүгээр энэ хувьчлаад асуучих гэж. Амьд гарах магадлал хамгийн бага хувьтай байжгаад аварсан тохиолдол тийм ээ. Ер нь одоо ойролцоогоор хэдэн хувьтай байгаа хүнийг аварж исэн гэх юм уу? Ер нь бол яг хаа хийхдэггүй ингэн тэгнэ гэсэн би өөрөө ч бас нэг тийм нөгөө мессажч дотор бас олон янзын мессежлийн эмчнэр байдаг л да. Тэгээ нөгөө характерын хувьд ингээл нэг жоохон агрессив ч хүн байна те. Жоохон амхаач мессежлийн эмчнэр байдаг. За энийг өндөрч хаа болийч гэл юм уу. Би болохоор бас яг нөгөө хүмүүсийн хийхгүй гэснийг хийчихээрээ бас нэг жоохон тэрэндээ нэг жоохон кайф автгийн. Ааха. Тий. Тийм бол зөндөө. Тийм бол байгаа. Тэгээд ерөнхийдөө нэг том эмнэлгүүдэд ингээ хийхгүй гэсэн кейсүүд байна уу гэд. Тэгээд тийм байвал одоо илүү их ингээд хийчихээрээ. Одоо саяхан бас нэг хийсэн. Тийм. Тэгээ одоо хүн одоо яг эмнэлгээс гарах арай гараагүй.
маргааш нэг өдөр рүү гарах гэж байгаа юм. Тэгээ яг нэг пост хий гэж бодож байгаа. Одоо ойролцоогоор яг одоо хэдэн хувийн магадaltaй байгаа. Яг ер нь бол хавдрын мэс заслаа л да. Тийм. Тэгэхээр хийхгүй гэсэн яг ерөнхийдөө хийхгүй гэсэн бол тэгэл магадлал нь ер нь муудчихлаа л гэсэн үг шүү дээ. Хорт хавдар юм чи. Тийм. Гэхдээ мэдээж хийчлээ одоо араас нь жишээлбэл нөгөө ахаад дахих эрсдэл гэж юм би хорт хавдар юм чи. Тэгэхээр тэрнээс нь илүү ингээд сэргийлэх эмчилгээнүүдээ сайн хийж нэлээд удаан тэр хүнээ ингээд амьдруулах зорилго тавьж байгаа байхгүй юу? Тэрнийхэн дараа жишээлбэл за одоо яг ингэчлээ шүү. Одоо бас юу гэдэг юм дээ нэг өнөө маргаашгүй болсон хүн байхад тэрийг насын уртсгаад нэг тэгэх бас юунууд байгаа юу? Ер нь бол байлгүй байх уу? Тийм. Гэхдээ нөгөө хорт хавдар учраас бас яг тодорхой нэг богино хугацаагаар болно гэхээс бүр ингээд 100% эрүүл болох чинь гэхэд бас жоохон хэцүү. Тийм. Cancer тийм ээ дэлхийд дахна одоо тийм. Ерөөсөө ялж чадахгүй шүү дээ тийм ээ. Тийм. 4-р стейж рүү орсон бол бүр худлаа юм. Тийм. Болж байгаа. Ер нь бол тийм. Тэгэхээр ер нь одоо хорт хавдар гэдэг чи одоо сая 90 бэлгэд сая байж штт те. Тийм. 2 маш дэнэ те. Тийм зүрхний дараа 2 дахь. Тий. Хорт хавдар гэж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь одоо ингээд хорт хавдар одоо залуугаасаа бид нэр одоо нэгдүгürt яаж сэргийлэх үү? Ахаал нөгөө хоолмол бас л тийм нөгөө зөв амьдралын хэв маягаа өөрчлөх ёстой, хоолт зөв байх ёстой, стресс, хорт зуршил гэл. Ихэн үедээ одоо илрүүлчихлээ шүү дээ тий. Тэгээд яхад ер нь ямар дадал зуршил байх вэ? Ихэн үедээ илрүүлчих юм бол эн чинь өөрөө 100% гэрчдэг хүчтэй юм уу? Тийм. Монголд ягаад хотод биш зөвөр ер нь хорт хавдрын өвчлөл нас оролтоор дэлхийд тэргүүлээд байгаа байхгүй Монгол. Тэгээ ягаад тэргүүлээд байгаа юм гэхээр дандаа late stage буюу сүүлийн шатанд онцлогдоод байгаа учраас найраг болчихж байгаа шүү. Тийм. Ямар нэг эмчилсэн ч ахаад хавдар тагчаад энэ амьдралын чанар муу байна. Ингээд нас уралт нэмэгдээд байгаа. Түүнээс биш яг одоо ихэнх шатандаа эмчилчих юм бол эн чинь өөр эдгэрчдэг л зүгээр тэгэл яг бүр хавдрын тархуулахгүй аваа ичиж байна. Тийм тараа ичиж байгаа юм чи. Тийм. Тэгэл олон жил явж байгаа хүмүүс зөндөө байгаа. Эрүүл монгол хүн ер нь хэр давтамжтай гардаг гэж бие ингэж ер нь үзүүлж онцлуулах хэрэгтэй. Одоо эртэлрүүлэг гэж байгаа штэ. Урьдчилан сэргийлэх үзлэг эртэлрүүлэг гэж яваад насны ангиллаар өөр тий 18-аас 25 нас бол ерөнхийдөө нэг их юм үзүүлэх нь бага. Тэгэхээр яг жилдээ ер нь хүн үзүүл. Ер нь бүгдийн нас гээл одоо олон юм ярихгүйгээр ер нь хүн жилдээ нэг удаа хүн ер нь зайлшгүй бүртэн бие шалгуулчих хэрэгтэй байхгүй. Хотоодоо дурандуулах хэрэгтэй. 2 жилдээ нэг удаа бүдүүн гидсээ эхотоо харуулчих хэрэгтэй. Тэгээд цусны шинжилгээнд өгч, БЦ вирусээ өгч, эрентхэнд уушгаа харуулчихна. Ингээл бол. Эмэгтэйчүүд хөхөө харуулчихна ч гэдэг юм уу те. Тийм бах те. Бас одоо тэгэхээр хорт хавдар дээр ер нь одоо орчин үеийн шинжлэх ухаан ер нь ямар агцтай явж байгаа юм бол? За ер нь бол ингээл яг фэйсбүүкээр ч юм уу ингээл төөрөгдүүлсэн мэдээлүүд их л явдгийн. Ингээл харж яхад яг зүгээр Монголд ингээд хүмүүсээ өвхүүлээл гадаадд ингээд эмчлээд байгаа юм бол байхгүй. Тий. Тэгэхээр ер нь манайх бол тий юу юм биш нөгөө мод монголоор дуусна гэдэг шиг бишээр яг л адилхан ер нь бол бид хэд чинь гадны одоо жишээлбэл жилдээ би миний хувьд жишээлбэл 2-3 удаа хуралд сууж ийн гадагшаа явж тэ. Тэгэхээр гадаад эмчилгээ ямар байна, гайдлайн ямар байна, мэс заслын дараа энэ хүмүүсийн амьдрах чадтай survival rate нь одоо хэд вэ? 5 жил тэ амьдарч байгаа хүмүүс нь хэд байгаа 3 хэд байгаа нэг жил хэдэн хувьтай байна гэдгээр ингээл бүгднийг харьцуулаад ямар юм ууж байгаа хэрглэж байгаа бүгдийг нь харж л байгаа штэ бүгд тий хими юм тарианууд хүртэл ялгаа байхгүй бай эмчилгээ гэж одоо сүүлийн үед гарчаад байна те дархлаа эмчилгээ гэдээ гарчаад байна эдгээр бол яг 100% бүгдийг нас эмчлээд байгаа бол бас биш яг амьдрах хугацаа уртсгаж байгаа сайн талуудаас нэрсээр би гэхдээ цааталтаа нөгөө эмийн компаниудын том пропаганда бизнес утсан дээр явж байгаа энэ дээр бол хүмүүс их хэмжээгээр мөнгө төлж байгаа гэдэг бас ойлгох хэрэгтэй л дээ. Тэгээ гадаад руу бас зуучилж байгаа хүмүүс ч бас мэдээж бизнесийн л байгууллагууд байгаа шүү дээ. Та эмийн компани пропаганда гэж ярьсан учраас би асуух гэж байгаа. Энэ жоохон хуйлдааны онол тал руугаа байж магадгүй. Угаасаа л тийм л болж таарч байгаа. Хорт хавдрыг бол 4-р стейж дээр нээсэн ч гэсэн эмчлэх одоо эм гэдэг юм уу арга хэмжээ бол surgery бол гарцсан. Харин байнга ингээд им өгөөд байвал эмийн компаниуд ашигтай гэдэг нэг юм conspiracy байдаг л да. Энэ тал дээр та юу гэж бод? Ер нь салбарын бас тэр pharmaceuticals-д хардах мардах юм байх уу?
Ер нь бол байхгүй тий. Ер нь бол тий. Тэгээ одоо жишээлбэл хэрэв тим юм бол жишээлбэл нөгөө Apple компани үндэслэгч Steve Jobs яагаад өдөр байхгүй гон тий. Харин тий. Адилхан л нойр улчирхан авдар байсан шүү дээ. Тэр мөнгөтэй хүн байхгүй байх гэдэг чинь тэгэл байхгүй л. Тийм байхгүй л байгаа байхгүй. Тэр хүн яагаад болоогүй юм тий. Тий. Одоо ингэдгэлтэй за илэг цөс нойр булчирхаа хорт авдар ярьчих тийм ээ. Манайхан одоо боломжтой бол гадагшаага хэмжлүүлдэг. За тэгэхээр манад хийж чадахгүй гадаадад хийж чадж байгаа операшнууд байгаад байна уу? За Монгол дэмжлэгдэхгүй хэдэн өвчнүүд байх нь бий. За тийм. Тэгтээ бол тэрүүгээр өвчлж байгаа монгол хүн бол их зөөхөн шүү дээ. Тийм. Угаасаа нөгөө байдгүй учраас угаасаа их ховор юм чинь. Тэгээд жишээ нь юу гэм бэл? За их нарийн зүйлүүд биелдэ нөгөө нэг сая нөгөө ясны чөмөг юу шилжүүлэн суулгах муулах гэж байсан. Тийм. Одоо тэгээ Монголд нэгдүгээр эмнэлэг дээр ингээд одоо жишээлбэл хийгээд эхэлчлээ. За тэгээ гол нэг тарих нуруу нугасны нэг ховор эмгэг өвчнүүд бий гих мэтчлээ. Энэ ховор өвчнүүдийг эмчлэхэд угаасаа их хэмжээний нөгөө хөрөнгө мөнгө тоног төхөөрөмж мэрэгчлэлтэн шаардлагатай байхгүй. Тэрийг заавал бидэд бас мөнгөө заран тийм авах хэрэггүй байхгүй. Цөөхөн хүн юм чи тэрийг гадагшаа бол эмчлүүлчихэлтэй. Нийтлэг өвдөд байгаа юм руугаа бүгдээр анхаарчвал мэдээж тэр чин багасч шин. Жишээлбэл зүрх судасны өвчлөл те. Сая түрүүний хэлдэг хавдрууд байна шүү дээ. Хавдар дотор эн чинь ингээ яг дараалттай илэг ходоод уушиг гэд ингээд бүр яг ингээ дараалттай байхгүй. Илэг ходоод уушиг улаа олоо умаа үзүүгээд ингээд топ 5 ингээ хавдрууд очих. Энэ болгон ч бүр яг тодорхой шалтгаантай байхгүй. Илэг гэхээр нөгөө түрүүний хэлдэг БЦ вирус, арх тархалт, ходоод гэхээр хеликобактер, умаа үзүү гэхээр нөгөө хөхөнзөр вирус. Одоо нөгөө вакциныг хийн гэхээр нөгөө манай вакцин эсэргүүцэгч нар байгаа шүү дээ. Яг наадах чинь бас асуух байсан тийм. Гэх мэтчлэн одоо энэ эдрийг бүр яг ингээд шалтгаан тодорхой байхгүй. Тэгэхээр яг эдэрлүүгөө анхаарчих юм бол эдгээр чинь өөрөө 70-80% эзэлж байгаа юм чинь 70-80%-аар нөгөө нас уралт чинь багасч чинь. Түүнээс бид нар тэр ховор өдөр жилдээ 1-2 юмны араас хөөцөлтөд бол онцын шаардлагагүй хөрөнгө мөнгөний ч зардлахгүй. Тэрний хооронд яг тэрүүгээр өвдцүүнийхээ харин зардлын нөгөөд гадагшаа явуулчвал зүгээр юм уу гэж миний хувьд зүгээр боддгийн. Тэг яг мэдээж эндээ хийх нь бас байгаа л да. Гэхдээ бүр бүгдийн байхгүй болгоно гэдээ бол хэрэггүй л дээ. Одоо угаасаа тэгвэл одоо илэг вэ тэр цус умаа хөзөө одоо улаан хоолой энэгээр бол гадаадд ч манад ч яг л ялгаагүй операшн болох юм шүү дээ. Тийм, мис заслын хувьд бол ерөнхийдөө бол их хвчлэн ижилхэн. Химийн тарианы хувьд бас яг чанар манар гэл нэг ойр зургийн юм яригддаг юм. Химийн тариа, хим эмчилгээ энэ төр. Тийм, хим эмчилгээний хувьд бол тэр туяа эмчилгээ гих мэтчлэн бас ингээл нэг жоохон төвшилч технологийн нэг мэрсэр юмнууд бол бий. Түүнээс зүгээр энд ямар ч найдваргүй болчихвол тэнд гэг зүв зүгээр болцсон юм бол байхгүй шүү дээ. Тэгэхээр өвчнөөсөө болж биш мөнгөгөөсөө болж нас урж байгаа хүн цөөхөн. Тий. Мөнгөний асуудал бол энд бол харьцангуй тий. Хамгийн үнэтэй л 7500 энэ тэрийг сонсогдож шүү дээ. Тэгэхдээ тэр хүн хувийн төлөхгүй шүү дээ. Тий, хувийн төлөхгүй шүү дээ. Зардал нь тийм болж байгаа. Зардал нь яг тийм болж ин тэр мөнгийг даатгалаас тухайн эмнэлэг нь л авч байгаа байхгүй. Даатгалын эрүүл мэндийн даатгалын сангаас. Та ингээд эмч хүний хувьд энэ вакцин эсэргүүцээд байгаа нөхдүүд одоо яг би энэ вакцин гэж юу вэ гэдгийг нэг гой товч яагач. Би ингээд ковид мовидээс хойш бас хэмэндээ ингээд сошиалор хэрүүл хийж байгаа. Гэхдээ манайхан нөгөө мессежт нь биш мессенжерт нь төвлөрдөг гэдэг шиг тий. Чимээ юугаа мэдтий ингээд амна хаачдаг байхгүй. Ингээд би үгүй таач болно ингээд гуглдсан информашн аваад яаж байгаа шүү дээ тий. Тэгэхээр наадах чинь үний юм уу гээл тий. Тий. Тэгэхээр энэ вакцин гэж юу юм? Гэхдээ энэ вакцин гэдэг чинь одоо ингээд хятадын чип юм шүү. Хүмүүсийн хэлдгэр. Харин тэгээд чагнаа сууж байгаа хамаг мэдээлэл өөрсдөө өгчөөд. Тэгээд чагнаа үйж идэм шүү. Чагнаа үйж идэг. Тэгээд ямар ажилгүй хүмүүс нь тэгээд тэрийг чагнаа үйж идэв. Таны амьдрал тийм сонирхолтой мó гэж хэлвэ. Тийм сонирхолтой мó гэмээр л тийм л байдаг шүү дээ. Зүгээр яг тухайн вирусын хоргоожүүлсэн эсвэл тухайн вирусын зүгээр энгийнээр хэлээ те хоргоожүүлсэн хэлбэр юм уу эсвэл тухайн вирусын нэг тодорхой өвчин үүсгэх чадваргүй нэг хэлтэрхийг л хүний биед тарьж байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрөө дархлааны эсүүд нэг ийм гадны биет ороод ирлээ гэж тань штэ. Тэгээ вакцин хийлгэсний дараа халуурах тохиол байдаг те. Тэгээ дархлаанд өөрөө санамж үүсдэг байхгүй. Дараа нь тэр вирус ороод ирэнгүүт шууд аль хэдийн санамж үүссэн шууд устгах л зорилготой. Өвдлөө гэхэд хөнгөн өвдөн. Эсвэл өвдөлөхгүй, шинж тэмдэггүй. Халдвар авсан чи. Ийм л зорилготой юм штэ. Тэгээд аль дээрээс вакцин бол аль дээр л байсан зүйл штэ те.
Тий. Бүр их түүх мөнх нь гоё шүү дээ. Гоё жоохон аим шүү дээ. Ер нь. Тийм тэгээд одоо жишээлбэл төрөхт нь л одоо биднэрт вакцин хийж л байсан шүү дээ. Одоо гинт одоо нэг хэсэг вакцин эсэргүүцэгч нар гараад ирсэн. Ингээл одоо нөгөө юуны вакцин чинь хийгдэггүй хэр удаж ин гэдэг байгаа лээ. Умаа зү. Улаан. Тийм одоо улаан бурхны вакциныг эсэргүүцээд одоо хүмүүс нэлээд бас хүчээр ингээд би бүр ингээд хумдаад эн чин баг юу яваад байгаа. Гард дэрэгдийнхаа эрүүл мэндийн эсрэг хүний амны эсрэг ингэж тэрсэлж байгаа. Тийм. Энэ хүмүүс яахад эсэргүүцээд байгаа? Яг манай анхны нэг эрүүл мэндийн боловсрал бас их муутай холбоотой юм шиг. Энэ вакцин гэдэг юу гэдгийг ойлгохгүй. Тэгээ хитрхийн нөгөө Facebook ч гэдэг юм уу ийм сошиал юмнаас их мэдээлэл авдаг. Тэрийг нэг буруу хүмүүс ингээд зоригтой бас нэг юм гадна дотны янз янзын нөлөөгөөр бас тараадаг юм болов гэж би бас боддог юм штэ. Албаар тэгж тараадаг гэж магадгүй. Магадгүй бах те. Яг энийг зүгээр ярьж байгаа нь би бүр албаар ийшээгээ орж бас энэ платформоор зөв тал руу чиглүүлэе гэж бодоод. Энийг зүгээр яг боловсролынхаа салбартаа нэгтгэхэд ярихад Финляндд байлуу да бас л нэг дэлхийд боловсрлоор тэргүүлдэг улс байсан. Одоо нөө фейк ньюсыг ялгаж салгах тийм хичээл орж байгаа юм байна. 10 жилийн хөтөлбөр. Тэр бас их зөв юм байна. Тийм манад ч гэсэндээ бас явах хэрэгтэй тийм ээ. Нөгөө тоог бид нар хүүхдүүддээ тоог бодуулж сургасан. Тоог уншуулж сургаагүй юм байна. Тэгэхээр одоо магадгүй энэ нөгөө юунаас болоод нөө за 1000 хүүхэд вакцины гээд нэг хүүхэд за нас орчлаа л да. Тий. Тэр нь шалтгаан нь юу? Гээд ингээд ухаж уншиж ингэж бас нэг юм дүгнэлт хийх хэрэгтэй ш тоог уншина гэдэг тийм ээ. Тэгэхээр вакцин эсэргүүцэж байгаа хүмүүс маань би бол одоо юу гэдэг юм бэ нэг санаатаагаар энэ улс орныг хорлыг гээд байгаа хүн бол байхгүй бах. Гол нь энийг тариулахаар миний хүүхдэд ямар нэгэн проблем үүсээд байна гэдэг л айдсаад нөө өөр одоо эффектүүд байгаад байна гэдэг ч юм уу. Тий. Тийм л юм байгаа. Тийм. Тэгээ янз янзын одоо жишээлбэл шалтгаан нэг л олж л ингээд наагатлах шиг байна тэр нь лөө. Тэ. Инх бол тийм ч одоо ингээд ахаад хэлэх гэхээр амнаас гарахгүй маа 43 настай гэж. Та ингээд яг хуу маш олон хүмүүс таныг юу санал болгосон л доо. Гэхдээ нөгөө мэдээж ур чадвар давхар ингээл бүсгүүчүүдээс их царайлаг марайлаг. Бас нилээ их яасан тий. Одоо тэгээд ямар насан турсан ир хүн өөр насан турсан ир хүний царай зүсийг яриад л тань биш. Ер нь яг хуу ер нь гэтээ өдөр тутмын режим ер нь юу гэдэг бие ер нь яаж ингэж энэ төвшөнд авч явж байна. Яг хуу сүүлийн үед нөгөө нэг жимд явсан явж байгаа. 3 жил тасралт хийвч. Яг өмнө явдаг л байсан л да. Тий. Бүр идэвхтэй явж байгаа. Тийм яг жоо идэвхтэй өглөө нөгөө жим 6 донгоо. Тэгээ нэг 7 хагас хүртэл жим хийчихдээ. Тэгэл яг ерөнхийдөө нэг жоохон уус тамхи арх нэг хэрэгэлдэггүй. Баяр наадмын өдрүүдэд ерөн залуучуудаа юу гэж зөвлөмөр байна. За ер нь бол мэдээж түрүүн ахаал давтаж хэлээ те. Мэдээж хоол аливаа нэг юм хэтрүүлж хэрэглэхгүй л байх шаардлагатай. За мэдээж баяр наадам болж байгаа юм чинь хуушур идмээр байна те. Нэг 2 хуушур идчих болж байна. Араас нь заавал тийм хүүтэн юм уучлахгүй халуун цай уучих болж байна. Тэгээд эн чинь өөрөө одоо хоногийн калори чинь одоо бараг тал хувь болчихж байгаа байхгүй юу те. Тэгэхээр ахаад их хэмжээгээр хоол идэхгүй хорхогч гэдэг юм ингэж идэхгүйгээр оройны хөнгөнд тараг уугаад удчихдаг ч юм уу. Ингээд өөрөөсөө ингээд эрүүл мэндийн талаасаа зөв хэмнэлд оруулаад ингээд яваадахаар заавал одоо ингээд нэхэд ахгүй болчихдаг юм байлээ л. Тэгэхээр эрүүл байхад одоо хамгийн гол чухал юм байгаад байна шүү дээ. Түнс эрүүл биш бол одоо мөнгөтэй байгаа ч хэрэг алга тийм байна. Тэгээ албан тушаалтай байгаад чирэг алга. Тийм. Албатай, алдартай байгаад тийм ээ. Тийм. Хамгийн гол нь эрүүл мэнд гэдэг бол маш чухал шүү. Тэгээ эрүүл мэндээ сайн хамгаалцгаая л гэж хэлээ. Стресс гэдэг зүйл юу хэр нөлөөлдөг юм бэ? Хүний эрүүл мэндэд. Мэдээж стресс гэхээр мэдээж стресс маш их нөлөөтэй ш. Түрүүн бас л нөгөө зүрх судасны өвчлөл хавдраг нөлөөлж байгаа маш том стресс гэдэг. Тийм. Тэгээ одоо одоо цаг үед нэг тийм стрессгүй амьдрах гэдэг бол бас мэдээж жоохон төвхтэй л байна л да. Тийм учраас стрессийг бас нөгөө бясалгал хийдэг ч гэдэг юм уу те өөрийгөө тайвшруулдаг. Эрэгтэй хүмүүс ингээд нөгөө за эмэгтэй хүмүүсийг бол сайн мэдэхгүй. Эрэгтэй хүмүүс нэг агуудаа орно гэж ярьдаг штэ те. Ямар нэг юм болохоо ойлгохоор ингээд дууга хураагаад агуудаа орно гэж ярьдаг юм л да. Өөрөө өөрийгөө вакуумжуулдаг.
Тэгээд ингээд дуртай ямаа хийдэг ч юм уу те. Тэгж стрессээ бас тайлж ивэл их зүгээр юм уу л гэж. Тоглоом тоглоотч гэдэг. Зөв аргаар нөө допамин ялгаруул. Тийм. Манайхан ч нөө уугаад стрессээ тайлж нэгэд улам стресст ороод байдаг байхгүй те. Уусны маргааш Тийм. гимшил гэдэг үл юу тийм нэг тийм готрал сэтгэл готрол ордог гэж ярьдаг те. Орж үзэг болохоор мэдгүй юм. Ер нь орохгүй юу? Үгүй. Ер нь орж байгаагүй. Тэгээд спортоор хичээлчдэг ч юм уу те. Дуртай болдог. Тиймэрхүү байдлаар стрессээ тайлаад байвал зүгээр юм болоо гэж бодсон. Тэгээд бас нэг юм дуугаа яваад хараас нэг жоохон стресстэй байдаг хүмүүс байдаг ч те. Тийм биш. Биш байдлаар нэг стрессээ гаргаад байвал зүгээр юм. Тэгээд стрессээ гаргах чинь тэгээд бас хүн рүү орилоод ташчихад байж те. Тийм хүчрхийлүүлдэж болохгүй л хэл та. Тийм баг. Тэгээд ерөнхийдөө бол яг хоёлаа мэдээж юу яасан. Өнөөдөр удахгүй энэ Ikigai энийг яг онцлох энэ нөгөө Японд нөгөө 100 гаруй наслсан хүмүүс юм бас нууц энтергээд тэрэн дээр бол байлаа л дээ. Нөгөө нийгмийн харилцаанд орох нь чухал юм байна. Стрессээ өөрөө зөв менеж хийх нь чухал юм байна. Мэдээж хоол хүнд эрүүл амьдралын хэв маяг одоо дасгал хөдөлгөөн тийм ээ. Тэгээд яг хоёлаа ингээд яриага энэ өргөд өндөрлөе гэж бодож байна. Бид нэр манай подкастын манаас онцлог юм амар хай дээр яг ингээд эд одоогоо явуулах нэгэ тэгжил нөгөө дуусчихдаг гэдэг шиг нөгөө хүмүүсийн бас нөгөө хүлээлт талаас. Тэгэд яг саяны яриаг дүгнэж хэлэхэд би бол үнэхээр яг бол юм чи амруу нороод бүр ингээд жижиг сажиг те Японд төгсөн одоо юу гэдэг юм бүр юм детальны юм асуумаар л байна л да. Гэхдээ яг хуу энэ хөргөө та бүхэнд бас хэрэгтэй мэдээлэл өгсөн байх гэж найдаж байна. За манай эрүүл мэндийн салбар бол зайлшгүй өөрчлөгдөх шаардлагатай байгаа. Бүгдээрээ илгээ хамгаалах дээр, зөксөө хамгаалах дээр, хор тавдраас сэргийлэх дээр, нойр булчирхаа сэргийлэх дээр тийм ээ маш үнэтэй бас зөвлөгөөнүүд бол авсан байх гэж бодож байна. Угаасаа тэртээ тэргүй мэрэгжлийн хүний өнцгөөс ярьж байгаа энэ зүйлс бол далчиг үнэтэй зөвлөгөөнүүд бол байгаа. Вакцинд итгэх ёстой, шинжлэх ухаанд итгэх ёстой, эмч нартаа бас талархах ёстой байна гэж хэлмээр байна. Тэгээд ямар ч үсэн баяр наадмын энэ завгүй өдрүүдэд урилга хүлээж авч оролцсон танд маш их баярлалаа. За урьж оролцуулсанд баярлалаа. За тэгээд эрүүл Монгол хүн эрүүл мэндэ тэтгээрээ эрүүл мэндийн саятан бүгдээрээ болохын өрөөлийг бас тавья гэж бодож байна. Та бүхэндээ инкол дэмжтэй ч гэсэн бие махбодын болон сэтгэл санааны хувьд эрүүлийн хийх хүсье, эрхчлөө хүсье. Бид нэр сүүлд их тэгж хэлдэг болоод байгаа. Тэгээ эрхчлөө хүснэ гэдгийг чухал юм байна хүнд. Тий. За баярлалаа. Окей. Тэгээд энэ хүртэл бас шимтэн үтсэн та бүхэндээ маш их баярлалаа. Маш хэрэгтэй дугаар байсан байх гэж бодож байна. Баярын дугаар та бүхэн дэмж хотоотол сайхан наадаараа, эрүүл наадаараа. Until next time. Баяр наадан болж байна. Эрүүл амьдрах талаар л ярилцсан. За энд хамгийн тохирсон ном бол Ikigai гэдэг ном бол байгаа. Энийг бол англиар бол Purpose of Being гэж ярьж илээ. Амьдралын утга учир гэж орчуулмаар. За тэгээд Японы Окинава арал маань юу юм бэ? Энэ дэлхийн хамгийн урт наслуулдаг арал гэж одоо хэлж болно. Урт насалдгаараа алдартай 100 мянган хүн тутмын 4255 хүн нь 100 мянган хүн тутмын 42 хүн гэсэн үг 100 гаруй настай байдаг. За тэгээ бүр Окинава аралдаа бүр Огими гэж жижигхэн хотгон бүр 3000 хүнтэй юм жижигхэн тосгонд хүртэл ингээд бүр тэр нь ингээд баг хүн болгон шахуу 100 насалдаг ийм одоо жижигхэн таавн байгаа. Тэгээд энэ хүмүүс яагаад ингээд наслаад байна гэд. Тэгээд энийг бүр анх энэ ном чи юусэн юм айгу олон зохиолчдтой мөлий. Тэгээд бүр Барселоноос ахуулаад яг Японы Окинава хүртэл Токиод ингэж бороотой орой зохиолчд нь уулзаж ингэж энэ бүр барууны философоос ахуулаад яаж ер нь ингээ хүн урт наслаад байна гэдэг зүйлсийг харсан байгаа. Мэдээж одоо их олон хүчин зүйлс байгаа ч гэсэн те энэ ч ингээд яг юу байгаад байна? Яг амар амгалан амьдрах, аз жаргалтай амьдрах. За тэгээд урт наслах гэдэг ийм концепцуд байгаа даа байхгүй. Тэгээд хамгийн сонирхолтой нь энэ ч ингээд магадгүй бид нар ч гэсэндээ ингээд өдөр тутамдаа хийж болох байсан юм философид байгаа даа. Тэгээд ер нь бол ингэж одоо энэ номны нэг хэсэг их бүр ингээд онцлмаар санагдаад байгаа юм л да. 5 Blue Zones гэдэг юм. 5 цэнхэр зон гэдэг. Тэгээ Японы Окинава, Италийн Сардиния, Калифорни Лома Линда, тэгээ Коста Рикагийн Никоя Пенинсула, тэгээ Грекийн Икария гэдэг. Энэ газруудад хүмүүс одоо энэ газар болгон ч өөрсдөө гэсэн онцлогтой байгаа шүү дээ. Би тэрийг спойлдаад яг хүмүүс яагаад бүр эрт дээр үеэсэн гэж урт насалж ирсэн байна гэдэг үнэхээр бас сонирхолтой. Тэгэд нэгдүгээр энэ номон дээр
зөвхөн урт наслах төдийгүй одоо ингээд хор тавдар зүрхний өвчин гэдэг юм chronic өвчин бүр ингээд хамаагүй бага байгаа. Тэр бол ингээд мэдээж ойлгомжтой байгаа. Дээрээс нь яг аз жаргалтай амьдарч байгаа. За тэгээд бүр ингээд цусны юуг нүртэл одоо pressure-ыг blood pressure энтрийг нүртэл үтсэн байгаа байхгүй. За тэгээд бүр ингээд эмхтэй хүн хүртэл одоо сарын тэмдэг нь ирэх үеэр тийм стресс багтай, өвдөлт багтай байдаг талаар. За тэгээд дэлхийн дунджаас бол нөгөө деменшиа, альцгеймер гэх мэт одоо тийм ээ мартаж сандаг энэ өвчнүүд хүртэл бага байгаа талаар одоо ер нь гарч байгаа. За тэгээд номны бол хамгийн том философи бол хүний амьдрал ингээд ийм дөрвөн зүйлийн огтлцол байх хэрэгтэй гинэ. Чи хамгийн сайн хийж чаддаг зүйл, тэгээд хамгийн таалагддаг зүйл, дэлхийд хэрэгтэй зүйл, за тэгээд орлого олж чадах зүйл гэдэг. Энэ дөрвийг нийлүүлчих юм бол ер нь бол икигайд хүрэх боломжтой одоо тийм амьдралын утга учир гэдэг байгаа шүү дээ. Энийг бол илүү ярьж байгаа. За тэгээд нөгөө манайхан монголоор бол нөгөө хөгшөрж биш хөшиж өгнө гэдэг шиг идэвхтэй бай. Хизээч тэтгэврт гарч болохгүй. Байнгын ямар нэгэн хөдөлгөөнтэй байх талаар гэхдээ юу шүү зөвхөн бие махбодын хувьд биш. Оюун санааны хувьд ч гэсэн байнга өөрийгөө ингэж хөгжүүлж явах хэвээр хамгийн гол нь зоригтой байх. За тэгээд ийм философик баримталт юм байна. Юмд яарахгүй байх их чухал гинэ. Тайван байжгаад удаан амьдрахаа бод гэдэг л утга санаа юм байна. Энэ маань өөрөө тийм шууд хамааралтай байгаад байгаа. За тэгээд хөнгөн эрүүл хооллолтын талаар бол ярьж байгаа. Өнөөдөр ч гэсэн эмчтэй ярьсан. Энэ дээр бол маш олон хүмүүс бол бүр хүнд мах зах идэхгүй бүр веганизмын бол одоо маш том PR гэмээр үнэхээр одоо заавал одоо амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр ингэж өдөр тутамдаа ингэж амьдарч болдог талаар ярьж байгаа. Хара хачи буу гэдэг юм зарчим байгаа. Тэр нь болохоор ингээ ходоодоо 80% дүүргэсэн бол идэхэ болоо гэдэг утга санаатай. Ер нь бол Japanese Secret to a Long and Happy Life гэдэг энэ бол маш энгийн юм шиг мөртлөө асар гүн утга санааг бас ингэж агуулж байгаа. Тэгээд нөгөө сая Mori дээр ярьдагтай адилхандаа нөгөө одоогийн акшнг мэдрэх, яг өнөөдөртөө амьдрах, өнөөдрийнхаа аз жаргалыг мэдрэх гэдэг ийм зүйл байгаа. Тэгээд ер нь гол санаа нь юу гэхээр өөр таалагддаг зүйл таны бусдад хэрэгтэй зүйл хоёр нийлчих юм бол өөртч өрөөлтч энэ бол ингээд аз жаргалтай, амар амгалан урт удаан амьдралын нууц энд байдаг юм байна гэдэг. Эрүүл дадал зуршил мэдээж чухал, сайхан харилцаатай байх чухал, нийгмийн харилцаанд орох нь чухал гэх мэтчлээ. Ингэх юм бол ер нь хүний амьдрал асар гоё чанартай байт юм байна гэдгийг харуулж байгаа. Тэгээ та бүхэн аль ч чаптраас нь ингээд аваад уншсан. Энэ бол үнэхээр гоё coffee table book байгаа. Тэгээд маш жижиг sub chapter-уудтай учраас таныг бол уйдаахгүй. Тэгээд Ikigai ус зөвлөж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Мэдлэгээр чигүүрлээ. Mona English Bookstore.